Сайн байцгаана уу? За бизнесээ томруулъя ээлжид подкастаар маань энэ удаад бизнесээ томруулъя community-гийн шинэхэн стратегийн түнш Finsight Corp компани үүсгэн байгуулагч гүйцэтгэх захирал за ACC болон CMA одоо зэргийн багш Наранзуул маань оролцсон байгаа. За тэгээд энэ удаагийн дугаараар бид ер нь энэ удирдлагын одоо нэгтлэн бодох бүртгэл гэж юу вэ? За мөн удирдлагын тайлан гэж юу вэ? Яагаад жижиг дунд бизнесүүдэд энэ удирдлагын тайлан болон удирдлагын нэгтлэн бодох бүртгэлийг харах цаг нь бас болсон бэ, тэ? Энэ талаарх ингээд ойлголтуудыг өглөө мөн яг одоо бизнесээ томруулъя community-гийн захирлуудад 15 захирлуудыгаа цуглуулад эхний одоо удирдлагын 1 сарын сургалт хийх энэ хөтөлбөрөө зарлаа. Гэх мэт ингээд гой мэдээг хуваалцсан сайхан ярьсан юм подкаст боллоо. Тэгээ та бүгд маань хамтархан үзээд санал сэтгэл хэлэх зүйлүүд байвал комент хэсэгтээ сайн бичээд үлдээгээрэй. Баярлалаа. За энэ өдрийн мэнд хүргэе. За бизнесээ томруулъя подкастын маань урилгыг аваад энэ дугаарт оролцож байгаад баяртай байна. За тэгээд хоёлаа ямар ч гэсэн яриагаа эхлэхээс өмнө бизнесээ томруулъя community-д итгэж үнэмшээд одоо стратегийн түнш байгууллага болоод хамтарч ажиллах болсонд баяртай байна. Одоо эн чинь бид нэр 11 сарын 22-нд өөрсдийн яг саммит арга хэмжээгээ хийгэр болсон. Тэгээд та хэдтэйгээ хамтарч ажиллах болсондоо баяртай байна гэдгээ хэлэх гэсэн. За тэгээд өнөөдөр хоёлаа подкастаа ер нь өөрийгөө бас товчхон танилцуулаа тий. Анхны мэрэгжил боловсрол ер нь ажлын гараагаа ханаас эхлэв, хувь хүнийх нь карьер одоо мэдээлэлээс эхлэе гэж бодож байна. За баярлалаа. За өнөөдрийн бизнесээ томруулъя гоё подкастт урьж оролцсонд маш их баярлалаа. За миний хувьд болохоор Finsight Corp гэх зөвлөх үйлчилгээний компанийг үүсгэн байгуулад одоо нэг 4 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа. За өөрийгөө ерөнхийдөө танилцуулахдаа бүр нэг тий сурсан мэргэжлээсээ ахуулаад эхлээд танилцуулчих. 10 жилийн ямар ч лсэн би Багнуур дүүрэгт төгссөн. Багнуур дүүрэгт математикийн сонгоны анги гэж өгдөг штеп. Тийм сургууль төгсөөд яг нэг математиктэй хүн байхгүй. Тэгээд яагаад нэгтлэн болсон ингээд нөө хүмүүс асуугаад байдаг болохоор эхэндээ бол мэдхгүй математик суурьтай учраас тоото илүү ойрхон тий санхүү нябогийн мэргэжлийн байна да гэж бодоод тохоо хэд чинь дөнгөж сургуулиуд төгсөж явах мэдхгүй. Тэгээ сонгож исэн. Тэгээд дээрэс нь бас нөгөө тохоо хэд айгу нийтдээ манай нөгөө нэгтлэн бод хүртгэлийн яг тэр санхүүдийн зэх сургууль зааж хэсэг хөтөлбөр нь болохоор нөгөө Лондонгийн бизнесийн сургуультай хамтарсан. Хоёр дээр нэм 2 хөтөлбөр байсан. Оо nice. Тийм тэгэнгүүт нөгөө юмаа мэдхгүй за ямарсан Лондон явбал бас гоё доо гэсэн утгатай л ерөөд анх мэргэжлээ сонгож исэн. Тэгээ харин ороод яг 1-р курстэй те нэгтлэн бод хүртгэлийнхаа үндэс гэдэг хичээлийг үзээд яг ямар мэргэжлээ сурах гэдэг нь гэдгийг ойлгоцсныхаа араас айгу мэргэжилтэй гинт дуртай болсон. Мэдхгүй орсноо оронгуудад дуртай болсон гэсэн үг. Тийм тэгээд 2 жилдээ Монголдоо сурчаад 2 жил англи руу явж сураад тэгээд нэгтлэн бод хүртгэлийн одоо бас дипломтой төгссөн. За тэгээд манай бас нөгөө мэргэжлийн нэг онцлог нь ACCA буюу Association of Chartered Certified Accountants гэдэг Английн олон улсын мэргэжлийн холбоо байдаг. Тэр холбооны олгодог ACCA гэдэг олон улсын зэргийг одоо шууд давхар сурдаг юм онцлогтой. Тэгэхээр бид хэд бол төгсөхдөө бакалавра сураад, магистраа сураад давхар ACCA зэргийг хамгаалаад төгсөх юм гоё боломжтойгоор сурч төгсөжсэн. Тийм байна. Тийм. Тэгээ буцаад би чинь 2018 онд Монголд ирсэн. За тэгээд ирснээсээ хойш яг би ер нь оюутан байхаасаа хойш манай аав бас өөрөө бизнес эрхэлдэг хүн байдаг учраас аавынхаа бизнесээр санхүүгийн багтанд дадлага хийгээд тэгтлэн бодгчоор ингээд 1-р курсээс хойш л ер нь ажиллаа явцсан. Тэгэхээр миний хувьд болохоор бас зүгээр дан сурчаад араас нь ажилласан биш. Сурахын хажуугаар байнгын ажиллаад те сурж байгаа маань нэг ингээд хэрэглээд амьдралд ашиглаад явах боломж бас ойрхон байсан учраас мэргэжил маань бас арай сонирхолтой бас байж чадсан болов уу гэж бодоод байгаа. Тийм байна.
Тийм тэгээд тэр хувийн бизнесүүдээ мэдээж хийж байгаа. Ажил тусалж байгаа, нэгтлэнгаа хийж байгаа тий. Тэгэж явж байгаа. За ер нь миний карьер бас тий жоохон өөр өнцгөр явах юм шиг байна гэдгийг бас олж мэдээд. Тэгээд би тэгтээ яг юу гэдгийг мэдэхгүй. За тэгээд 19 онд ямар ч гэсэн төрийн байгууллагад ажиллаж үзье гэж бодоод тухайн үед бол үндэсний хөгжлийн газар байсан. Тэгээ одоо эдийн засгийн хөгжлийн яам болсон байгаа. Тэр газарт бол нэг 6 сар яг нэг гэрээт санхүүгийн шинжээчээр бол ажиллаж исэн. Тийм бас их юм сурсан. Тэгчээд бас л яг хувийн байгууллагын нэгтлэнч бас биш те төрийн байгууллагын ажилтнч мэргэжилтэнд бас биш. Тэгэхээр арай өөр өнцгөөс миний карьер яваад байсан сонирхол. Тэгэнгүүт нь за ер нь багш болъё гэд тэгээ санхүү тэнцгийг сургуультаа буцаж очоод тэгээд ACC хөтөлбөрийнхаа яг багшаар 2019 оны намраас эхлээд багшилж исэн. Тэгэхээр одоо тэгээ багшийн ажлаа бол би нэг 3 жил гараа хийсэн. Маш дуртай. Тэгээ яг нэгтлэн мод бүртгэлээ буцаагаад нөө оюутнуудтай заах те энэ ACC олон улсын хөтөлбөрийн хичээлийг заахтаа бол их дуртай. Тэгээ 3 жил гарan болоод за тэгээ тэр үед дундуур нь бас ковид болоод те 20 оны үед ч ковид болоод гэрээсээ онлайнаар хичээлээ бас заах болоод ингээд бас нэлээд олон бас өөрчлөлтүүд гарсан. Тэгээ ковидын үеэр чинь бас нөх хүн болгоно л нэг юм арай өөр өнцгөр амьдралыг харах, бодох, тунгаах боломж бас биднэрт олцсон тий. Байнгын ажил гэргээд явахгүйгээр яг бүгдээрээ гэртээ суугаад тэгээ яг өөр өөртөө тий. Ер нь миний амьдралын хэв маяг юу юм, ажил амьдралын баланс тий, чухал юм нь юу юм гэдгийг олон юм ер нь бодох шаардлага бас гарсан баг. Тэгээд тэр үеэр бас нэлээ одоо инхийн бодсны эцэст за ер нь яг миний хийх дуртай юм бол нэгдүгээрт би бол өөрөө яг энэ мэрэгчлээ бол дуртай. Тэгтээ тэрийгээ илүү нөө заахтай бол дуртай юм байна. Тэгээ нөгөө талаас нөө мэрэгчлээ дуртай хичээлээ заагаад явахаас гадна зааж байгаа юмаа би өөрөө мэдчих хэвээр юм байна. Тэгэхээр нөө практик талаас хаяхгүй явах хэвээр болчиход байгаа байхгүй. Тэгээ зөвхөн багшлал, зөвхөн онол заагаал ингэхэр чинь бас жоохон практикаас холтчих гээд ах талтай. Тэгэхээр ер нь за энэ хоёрыг хослуулсан юм хийж иж. За тэгээ дээрээс нь тодорхой хэмжээний нэг жоохон өөр ингэсэн тийм өөрийнхөө шийдвэр гаргах ч гэдэм үү те шинээр юм санаачилж хийх ч гэдэм үү нэг ийм эрхчлөө байвал бас надад байхгүй байсан учраас эднэрийгээ нэгтгээд за ер нь консалтинг юм байна. Teaching болон консалтинг яг миний карьер муу юм байна гэж олж мэдээд тэгээд ерөнхийдөө 20 оны 6 сард би анх компани бол нээжсэн. Тэгээд тэрнээс хойш бол мэдээж ковид таарсан учраас те гэрээрээ судалгаа хийн. За тэг яг өөрөө хувь одоо те санхүүгийн шинжээчээрээ зөвлөгөө үзүүлэх, фриланс хийх нэг иймэрхүү ажлууд бол явж байгаад тэгээд 2022 оны эхээр ковид тусаад хүмүүсний буцаад нормал амьдрал руу ороод нэг ари өөр болсон те. Тэр үед 2022 оны 2 сарын 22-нд би компанийхаа нээлтийг хийгээд баахан 2 давхцсан өдөр. Бас 2 дахь өдөрч таарсан айгуу сонио. Тэгээд компанийхаа нээлтийг хийгээд ингээд одоо офисаа аваад те ажилчдаа олон нөө багийнхаа гишүүдийг нэмж аваад ингээд үйл ажиллагаа илүү publicly нээлттэй явуулж бол эхэлсэн. Тийм тэгээ одоо бол яг нэг 4 дахь жилдээ те эх жил бол нэг 5 дахь жил рүү орох гэж байна. Тэгээ ингээд суралцаад нэг талаас бол өөрөө нэг бизнес эрхэлж байгаа entrepreneur хүний хувьд бас их суралцж байна. Нөгөө талаас бас манай дээр ирж байгаа харилцагчид болон тэдний өөрсдийн хөгжилтэй зэрэгцээд бас ингээд тал талын л ер нь маш их суралцах боломжтой ажил хийж байгаа. Тэрэндээ бол өөр их дуртай байгаа. Тийм. За тэгээд иймэрхүү карьерийн замналтай хүн байна да. За тэгэхээр хоёулаа Finsight Corp-ийнхоо хэсэг рүү орчлоо. Тийм ер нь Finsight Corp маань одоо хэдэн хүний бүрэлдэхүүнтэй яг ямар үйл ажиллагааны хүрээнд ер нь үйл ажиллагаагаа явуулж байна. Тийм манай Finsight Corp болохоор манай яг үндсэн баг бол ерөнхийдөө цөөхөлхнээ бид хэд бол нэг дөрүүлээ. За нэг 4-6 хүн те үндсэн багийнхан маань ингэж сууж идэг. Тэгээд манай Finsight Corp бол ерөөдөө мэдлэгийн бизнес тийм ээ яг нөө зөвлөх үйлчлэгээ үзүүлэх мэдлэг чадвараараа бизнес туслах гэдэг бол мэдлэгийн бизнес учраас заавалчгүй бас нэг оффист суугаал байнга байгаад ах шаардлага бас нэг их гардггүй. Тийм болохоор дандаа ийм нэг гэрээтэй зөвлөхүүд их байдаг. Тийм тэгээ манай багийн бүтэц болохоор бас тийм мэдээж нөө оффис дээр ажиллаад мэдээж суух хүмүүс байгаа те. Тэнгүүд би одоо full time хүмүүс маань бол харцангуй юм залуу за бараг жинзи тал руугаа одоо ингэж суралцаад явж байна. Тэнгүүд манай зөвлөхүүд болохоор дандаа олон жилийн туршлагатай тий салбартаа өөртөө одоо хийсэн бүтээсэн юмтай эксперт хүмүүс хамтарч ажилладаг. Тэгэхээр ингээд харилцан нэг нэгнээс суралцах боломжтой юм гоё залгамж халаатай баг бас бүрдүүлж чадсандаа бол баяртай байдаг. Тийм тэгээд тухайн одоо хийгдэж байгаа ажил төслөөс хамаарат баг нь бүрдээд ингээд явдаг гэсэн үг. За та хэд маань одоо яг тэгэхээр консалтинг гэхээр тэр дотроо ер нь яг
юунд илүү мэрэгшиж үйл ажиллагаа нь илүү фокус нь илүү юун дээр төвлөрж байна ер нь. Тийм манай Finsight Corp-ыг яг ерөөхдөө дотроо бол би ингээд нэг 6 чиглэлийн тий зөвлөх үйлчлэгийг заавал багтаах хэрэгтэй гэж бодоод анхандаа нэг би тэд чинь би ч компани нөхөөс өмнө бас нэлээд судалгаа хийгээд тий стратеги бодож байгаа шүү дээ. Тэгтээ бол гаргаж ирсэн. Тэгэнгүүт за тэр нь яг ингээд жижиг дунд бизнес юм уу тий ерөөхдөө компани удирдлах хүн яг ямар юм дээр гол шийдвэр гаргах хэрэгтэй болдгийг. Тий тэрэн дээр тулгуурлаж бодож байгаа. Тэгэнгүүт мэдээж хамгийн түрүүнд санхүү тэ санхүү нэгтлэн бодох бүртгэл тайлгналын асуудал байдаг. За тэгэхээр Finsight Accounting гэж нээгээд энэн дээрээ удирдлагын нэгтлэн бодох бүртгэлийн зөвлөх үйлчлэгээ үзүүлье. Тэрүүгээрээ илүү мэрэгшээ гэж зориод үйл ажиллагаагаа явуулж байгаа. За энэ бол манай бүх харилцагчдын эхний үйлчлэг авах эхлэлцэг point болдог гэсэн үг. Тийм эхлээ санхүүгээ зэгцэлж иж цаашаа явах нь тийм. За тэгээд дараагийнх нь болохоор Finsight Consulting байгаа. За энэ болохоор нэлээд өргөн ойлголттой project management явж болж байна тий хуулийн зөвлөгөө явж болж байна стратеги тодорхойлох үйлчилгээ хийж болж гих мэтчлэн тухайн харилцагчийн хэрэгцээнээс хамаарат манай консалтингийн нөгөө экспертээс бүрдсэн багууд маань дараагийн ажлаа хийнэ гэсэн үг. За тэгээд Finsight Actem гэж байгаа. За энэ Finsight Actem бол ерөөхдөө миний нөгөө хамгийн их ажиллах дуртай, их passionтай тийм салбар маань мэдээж байж байгаа. Тэгэхээр Finsight Actem дээр бол би яг professional education гэж авдаг тийм мэрэгсэн зэргүүдийг олгох ийм боловсруулаар манайх бас дагнаж байгаа. Тэгэхээр одоо нөө academic degree олгодог бол боловсруулаас өөр гэсэн үг байна шүү дээ. Мэрэгсэн нэгтлэн бодогч, мэрэгсэн удирдлагын нэгтлэн бодогч гэсэн ийм хүмүүсийг сургаж байгаа. Тэгээ манайх 2022 онд анх удаа Америкийн удирдлагын мэрэгсэн нэгтлэн бодогчдын институт буюу IMA гэдэг байгууллага байдаг. Institute of Management Accountants гэсэн үг. Management Accountants. Тий. Энэ IMA байгууллагын аль бие усны эрхтэй review provider те сургалтын байгууллага болоод тэгээд энэ сургалтын байгууллагынхаа одоо сургалтаар бид нэр CMA гэдэг зэргийг олгож эхэлсэн. За CMA гэдэг нь Certified Management Accountant буюу удирдлагын мэрэгсэн нэгтлэн бодогч гэсэн үг. За энэ зэрэг бол Монголд анх удаа орж ирсэн. За тэгээ одоо бол би тэд 3 дахь жилдээ те CMA оюутнуудаа сургаад явж байна гэсэн үг. За тэгээ удирдлагын нэгтлэн бодогчтой нэгдүгээр бас бэлдэж өөрөө нэг те мэрэгшүүлж гаргах хэрэгцээ үүссэн л те тэгжээж удирдлагын бүртгэлийг үйлчлэгээ үзүүлэхгүй бол нэг хүний нөөцийн асуудлууд бас байсан учраас academic accounting хоёр зэрэг явахаас өөр аргагүй болсон. Тийм байна. Зөв. За ингээ 3 болстой. За тэгээд Finsight Marketing ирээдүйд байгаа. За энэ бол одоогийн байдлаар бол project хэлбэртэй компани гэсэн үг те. Ганц 2 төслүүд дээр ингээд ажиллаа судалгаа хийгээд явж байгаа. За Finsight Talent Management буюу те хүний нөөц талент одоо энэ чинь санхүүгийн талентуудыг ерөөхдөө бас бэлдэж гаргаж байна тийм ээ. Тэгэхээр энэ хүмүүсийг менеж хийх бас хэрэгцээ бол тулгарч байгаа. За тэгээд Finsight Investment. За мэдээж нөгөө хөрөнгө оруулалт олох, татах те энэ асуудал бол бүхэл SME-дэд бол байнгын тулгымцсан асуудал байдаг учраас энэ дээр нь бас зөвлөх үйлчлэгээ үзүүлэх шаардлага зайлшгүй тулгарсан. За ингээд энэ 6 одоо зөвлөх үйлчлэгийг бүгднийг нэг доороос авах боломжтой. Тухайн удирдлагууд яг нэг компани дээр ирээл бүх асуудлаа системтэйгээр зэгцтэйгээр те үйлчлэгийг авах боломжтойгоор ингэж одоо ажиллаа хийя гэж зориод яасан байгаа, эхлүүлсэн байгаа. Тийм. Та хэдийн маань слоган гэх юм уу одоо юу гэх юм бас тэр one stop business solution hub гэж ер нь зорж байгаа тий. Түрүүн бас нөгөө чиний яг хэлж байгаа яг ингээ мэдээж одоо маркетинг гэдэг юм уу, консалтинг гэдэг юм уу энэ болгон дээр өөрсдөө гэхээс илүүтэйгээр түншлэлийн хэлбэрээр хамтраад төслүүд дээр оролцдог гэдэг бол угаасаа тэхээс аргагүй юм билээ те. Аргагүй тийм угаасаа нэг би одоо жишээлбэл бүх юм хийж чадахгүй. Тэгээ боломжч байхгүй угаасаа. Би юу хийх гэхээр өөрийнхөө хамгийн сайн чаддаг юм а хийн. Тэр нь болохоор одоо academic дээр, accounting дээр те явж байгаа. Тэгэнгүүт энэний хажуугаар бусад одоо бизнесийн зөвлөх үйлчлэгнүүдийг тэгтээ би ойлгодог тий хамтран одоо шийдвэр гаргахад нь юу гэдэг юм баг болоод ажиллаж чаддаг байх хэрэгтэй байхгүй. Тийм учраас бусад одоо маркетинг ч үт юм уу тий одоо консалтинг дотор ч одоо IT консалтинг хүртэл орно шүү дээ тий. Тэгэхээр энэ бүхнийг ингээ нэгтгэхэд тухайн удирдлагыг ингээ дайлуулах тий нэг багтаа харилцаал бүх асуудлаа шийддэг боломжийг өгөх гээд байгаа. Тэгэхгүй болохоор яаж гэнэ вэ гэхээр маркетингийн форумыг тусдаа
Тэ хуулийн фирм нэг тусдаа, санхүүгийн одоо нөгөө тэм хэмжээний тусдаа ч гэдэг юм маш олон байгууллагатай та тусдаа харьцахаар нэг мэдээлэлээ хэдэн удаа өгөх шаардлагатай. За магадгүй нөгөө байгууллагууд нь хоорондоо синк хийхгүй зөвлөгөө өгвөл та тэрэн дээр нь ямар шийдвэр гаргах вэ гэдэг юм ингээд цагийн хувьд те танд бас их ачаалттай болж ирнэ байгууллага удирдлагын хувьд. Нөгөө талаас зардлын хувьд бас илүү үнэтэй болж ирж шээ тийм ээ. Өртгийн хувьд те. Тэгээд ягаад ийм компани хэрэгцээ бас байна гэж харсан бэ гэхээр SME-ийн хувьд те маш өндөр ур чадвартай юм зөвлөх экспертүүдийг тус нь ингээ full time авч ажиллах боломж бол угаасаа тий санхүүгийн хувьд ч тэр за тийм магадгүй full time байх шаардлагын хувьд ч тэр бас нэг хатар цохимжгүй шүү дээ тий. Тэгэнгүүт яг энэ нэг юм консалтинг фирм байгаад тэгээ SME-нүүдэд чинь ямар зорилготойгоос хамаарат хөгжлийн маш олон үе шатанд маш олон өөр төрлийн асуудал тулгарна тий. Тэр болгон дээр ингээд нэг фирмтэйгээ хамт яваад ингээд байх юм бол бас илүү оновчтой захирлуудтай бас цаг хэмнэсэн тий бас ингээд дундын синержи үүссэн тийм ийм одоо боломжийг өгөх юм болоо гэж одоо хараад л тий анх Finsite Corp-ыг бол ингэж зурулж эхэлж исэн. Тэгээ одоогор бол 3 компани нь бол актив яваад 3 компани нь бол илүү project based явж байна л гэсэн үг тийм. Зөв. За одоо тэгэхээр яг Монголын ер нь жижиг дунд бизнесийн хувьд таны яриан дээр бас энэ нөгөө удирдлагын тайлан гэдэг зүйл нэлээд яригдж байна. За тэгэхээр яг энэ нэг ярьж байгаа зүйлийн маань одоо юу гэдэм би бол бас ингээд сонсоход яг л юу гэдэм жижиг дунд бизнесүүд маань бол өнөөдөр ёстой тодорхой хэсэг үйлчлэгээ аутсорсонгаар аваад те яг өөрсдөө яг таны хэлж байгаагаар бол уг нь одоо удирдлагын тайлангаа хараад би зөв явж гин үү гэж луужингаа хараад явах зүйл юм шиг ойлгогдоод байна. Гэхдээ яг ер нь яг удирдлагын тайлан гэхээр одоо мэдээж яг юу вэ те? Тэрийг та илүү дэлгэрүүлж яриач. Яг ингээд сонсохоор одоо юу гэдэг IMA гэдээ яригдж байна. CMA гэдээ яригдж байна. Дандаа л яг одоо менежмент аккаунт чинь товчлол нь юу вэ? Institute of Management Accountants. Management Accountants. Тийм. Тэгэхээр удирдлагын мэргэсэн нэгтлэн бодогчдын холбоо. Тийм байна тий. Зөв. За хоёулаа тэгэхээр энэ удирдлагын нэгтлэн бодох бүртгэл, удирдлагын тайлан энэ зүйл рүүгээ илүү арайгún орё. За тэгээ. Тэгээ IMA гэдэг байгууллага нь өөрөө дэлхийн тий Global Professional Body гэж явдаг мэргэжлийн холбоо гэсэн үг. За 110 гаруй жилийн түүхтэй ийм байгууллага. За тэгээд дэлхийд даяар за одоогийн байдлаар бол нийтдээ 140 мянга гаруй яг ийм CMA members те Certified Management Accountant хүмүүс байгаа. За тэгээ энэ CMA зэргийг одоо манай Монголд бол те 2022 онд яг манай Finsite Academy-аас анх сургалтыг явуулж эхлээд за шалгалтыг нь бас Монголд авахалдаг болгоод эхний одоо 2-3 ангийг сургаад те одоо 20 орчим хүмүүс бол мэдээж одоо сурж гин. За тэгээ эхний яг манай академийн суралцагч нар дотроос 2 гишүүн нь бол одоо сертификата авцсан тий шалгалтаа дуусгацаад ийм амжилттай бас явж байгаа. Яг бас нэг эргээ харахад бол тий нэг богино хугацааны хувьд юм шиг боловч бас чамлахааргүй хүрхэн амжилттай явж байгаа. Тэгээд энэ IMA маань бас ингээд Азийн ерөнхийдөө бүх салбаруудаар тий CMA member-уудын ирсээ бүрдсэн ийм chapter буюу холбоо бас байгаа. Тэр нь бас байдаг. Тэгэхээр манай Монголын хувьд бол тий эхний 15 CMA member үүсчиж chapter үүсгэх боломжтой болно. Тэгэхээр манай оюутнуудаас те олон хүмүүс сураад төгсөө сертификат авсны дараа CMA chapter нь үүсээд яг энэ удирдлагын нэгтлэн бодох бүртгэл гэж юу юм те удирдлагын тайлан гэж юу юм гэдэг тал руугаа бас илүү далаацтай юм бас надтай хамтраад хийнэ гэсэн. Тэр боломж бол бас нээлттэй байгаа юм байна. Нээлттэй байгаа. Тэгэлгүй яах вэ те. Би бас нэг яг энэ дээр CMA-тэй холбоотой асуухад одоо Монголд бол яг энэ мэргэсэн нэгтлэн бодогч те мэргэсэн нэгтлэн бодох институтээс хийдэг те. За бас татварын мэргэсэн зөвлөх гээд хийдэг. За ер нь бол нөгөө CPA гэж бас байдаг шүү дээ. Certified Professional Accountant зөвлөө public үлээ. Ер нь энэ бас ингээд ер нь яг нэр томьёонуудын хувьд бол мэдээж ингээд яг одоо айхтар ингээл за энэ нь хамгийн мундаг нь энэ нь дараагийнх нь гэсэн зүйл бол байдгүй бах. Илүү одоо юу гэдэг өөр л гэсэн фокус зорилгууд байдаг бах. Яг энэ CMA маань хэр ер нь манад одоо хүлээн зөвшөөрөгдөх талаасаа тий удирдлагууд яг ойлгох талаасаа байна ер нь.
За маш одоо хэрэгтэй асуулт байна. Баярлалаа. Тэгээ одоо ерөөхдөө нөө хүмүүс нөө санхүүгийн биш мэргэжлийн хүмүүс бол мэдээж ойлгохгүй байгаа тий. Зөндөө олон нэг мэргэжлийн зэрэгүүд сонсогдоод яг аль нь ч одоо юу ч хийдгийг тий яг нарийн бол мэдээж мэдэхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр ерөөхдөө нэгтлэн бодох бүртгэл гэдэг нь маань дотроо ингээд хоёр үндсэн салбартай гэж хэлж болно тий. За нэг нь болохоор санхүүгийн бүртгэл, нөгөөх нь болохоор удирдлагын бүртгэл гэж авдаг. Тийм санхүүгийн бүртгэл нь одоо юу хийдэг юм бэ гэхээр нөө яг одоогийн бидний хийгээд байгаа санхүүгийн тайлан гаргах, татврын тайлан гаргах тий. За тэгээ одоо төр улсын байгууллагуудад өгсдөө тайлангаа цаг хугацаанд нөгөөх илгээх хэдэр чинь болохоор бүгд санхүүгийн бүртгэл бол авчиж байгаа. За тэгээ санхүүгийн бүртгэл нь болохоор олон улсын нэгтлэн бод бүртгэлийн стандартыг мэдээж баримталж явдаг. За Монголда болохоор мөн нэгтлэн бод бүртгэлийн тухай хуулиа бас тий хуулийнхаа дагуу одоо ингэ тайлан гарна гэсэн үг. За удирдлагын нэгтлэн бодох бүртгэл нь болохоор юу юм бэ гэхээр яг байгууллагын дотоод харилцагч буюу байгууллагын менежер удирдлагуудад зориулсан тусдаа ийм тоо мэдээлэл байдаг. Тэгвэл тэр нь нэгтлэн бодох бүртгэлийнхаа мэдээлэлээс бэлтгэгдсэн байх хэрэгтэй байдаг. За энэ удирдлагын одоо бүртгэл гэдгээс ерөөхдөө юу харах гэдэг юм гэхээр те компанийнхаа гүйцэтгэл ямар байгаа юм те performance. За дотоод хяналт internal control. За cost өртөг тэ нөө өртөг зардал гэж ерөөхдөө нь яриад байдаг болохоос өртөг гэдэг чинь тусдаа маш том одоо бүлэг сэдв шүү дээ тэ. Тийм. За тэгээ өртөг. За одоо investment тэ хөрөнгө оруулалт. За санхүүгийн шинжилгээ financial analysis тэ. Тийм гих мэтчлэн ингээд нөгөө нэгтлэн бод бүртгэлийн арай өөр өнцгүүдийг судалж байгааз. Тийм байна. Тийм. Тэгэхээр энэ мэдээллүүдээр бид ерөөхдөө юу бэлтгэх гээд байгаа юм гэхээр удирдлага одоо өөрөө бизнесийн явц болгон дээр за бараг л өдөр болгон шийдвэр гаргаж байгаа тийм үү. Тэгэхээр тэр шийдвэрүүдийг нь дэмжих тоо мэдээлэл тайлан гаргаж өгөх гэдэг гэсэн үг. За тийм мэдээж удирдлагын бүртгэл нь бол те ямарваа нэгэн хууль дүрм журм стандартаар удирдлагын тайлан гаргах гэж хэлээгүй учраас л одоо хүртэл хөгжихгүй бас явж шүү дээ. Тэгэхээр энэ бол нэг волонтери гэсэн компани өөрсдөө дотооддоо удирдлагын бүртгэлийг те хөгжүүлж явдаг те сайн дураараа. Тэгтээ удирдлагын бүртгэл одоо байгаад удирдлагын тайлан авснараа танд ямар даваа талтай юм гэхээр нэгтлэн бод бүртгэлийнхаа мэдээлэл дотроос те жишээлбэл миний аль бүтээгдэхүүний өртөг хамгийн зөв тооцогдож байгаа юм. Аль бүтээгдэхүүн маань хамгийн их ашиг өгч байгаа юм, тий? Аль салбараас хамгийн их борлуулалт авч байгаа. Эсвэл аль одоо үйл ажиллагаагаа би зогсоох хэрэгтэй болсон юм. Шинээр энэ төслийг эхлүүлэх үү? Шинээр одоо энэ дээр мөнгө татах уу ч гэдэг юм ингээд маш олон бусад одоо шийдвэр гаргах юмнууд дээр хэрэгтэй мэдээллийг авч яадаг гэсэн үг. Тэ хөдөлмөрийн зардал нь үнэхээр их байгаад байгаа юм уу? Эсвэл үнэ бидэд хит их тавьсан юм уу гэдэг ч юм уу ингээд масар олон асуудлыг бол та өдөр болгон бизнес дээр шийдэж байгаа тэ. Тэгэхээр энийг чинь спорт хийх юм санхүүгийн мэдээлэл заавал хэрэгтэй болдог тэ. Тэр нь удирдлагын тайлангаараа гарч ирдэг гэсэн үг. Зөв. За одоо тэгэхээр би бас тэгвэл зарим талаараа санхүүгийн шинжилгээтэй бол холиол исэн юм байна. Тэгэхээр тийм бол бас биш илүү дотоод одоо internal control, cost, performance орно гэдэг бол өөрөө бас эргээд нөгөө байгууллагын KPI, байгууллагын өөрийгөө хянах аудит төрлийн юмнууд хүртэл орд юм байна. За ерөөдөө бүтээмжийг хамгийн сайн байлгахын тулд яах вэ гэдэг л санхүүгийн бүх мэдээллийг гаргаж өгч байгаа гэсэн үг тий. Зардлыг яаж хэмнэх үү, орлогыг яаж нэмэгдүүлэх үү тий, efficiency буюу бүтээмжийг яаж өсгөх үү гэдэгтэй холбоотой санхүүгийн бүх мэдээллүүд нь удирдлагын бүртгэлээс гарч ирж байгаа гэсэн үг. Тэгээд удирдлагын тайлангаа та аваад тэрэн дээр үндэслэн шийдвэр гаргахаар мэдээж илүү бодтой, илүү сайн шийдвэр гаргана. Тэгээд мэдээж илүү сайн шийдвэр гаргана гэдэг чинь байгууллагын хөгжилдөө том зургаараа маш нөлөөтэй зүйл болж байгаа тийм. Тэгэнгүүт одоогийн байдлаар манай нөгөө ихэнх одоо SME-ний удирдлагууд те жижиг дунд одоо өөр ингэсэн бизнестэй хүмүүс бол манай захирлууд ч бас өөртөө мундаг хүмүүс л те ялалах ихэвчлэн баг мэдрэмжээрээ шахуу удирдлага шийдвэр гаргана те. Тэгээ эсвэл одоо амьдралын хар ухаан гэж ирдэг ш те хар ухаанаараа шийдвэр гаргана ингэж яваад байгаа байхгүй. Тэгтэл одоо те энэ салбарыг хаах уу хаахгүй энэ бүтээгдэхүүнийг нэвтрүүлэхгүй ч гэдэг юм уу ийм нарийн юмнууд төр дандаа удирдлагын тайлан менежмент репортууд уг нь байж ич шийдвэр гаргавал илүү төхөн байдаг гэсэн үг те. Тийм. Тэгээ яг яриул мэдээж эн чинь маш том салбар шинжилгээ ухаан болоо явчихж байгаа учраас дотроо асар олон агуулгатай байгаа. Тэгвэл яг нөгөө нэг одоо аж ахуй нэгж компаниудын хувьд бол удирдлагын бүртгэл бол маш их хэрэгтэй байгаа. Удирдлагын нэгтлэн бодогчдыг бэлтгэх удирдлагын нэгтлэн бодогч гэсэн баг тусдаа одоо ерөнхийдөө позишн байх хэрэгтэй. Манай дээр байдгүй.
Тэр бол үүсэх хэрэгцээ бол байгаад байгаа. За full time биш юм ахэд part time марч юм уу тий. Тэгэхгүй бол манайхан ч нөө санхүүгийн шинжээчтэй хольж ойлгоод байдаг. Шинжээч бол одоо тий тухайн өгсөн таскийнхаа төслийнхаа шинжилгээ хийдэг. Санхүүгийн гарцсан тайлан дээр тайлангийн шинжилгээ хийдэг ч гэдэм юм. Ингээд илүү тоон одоо data analytic юм хийж байгаа юм тий. Яг нэгтлэн мод бүртгэлийн бүртгэл рүү бол нарийн орохгүй. Бүртгэл дотроос мэдээлэл танд бэлтгэж өгөхгүй гэдгээр ялгаатай. Тийм. Эсвэл эдийн засагчдаас зарим хүн хольж олгоод байдаг. Тэнгүүд эдийн засагч чинь бол бас бүр өөр тий. Эдийн засгийн том макро түвшинд мэдээлэл харж байгаа хүн шүү дээ тий. Тэгэхээр яг компани хувьд бол яг энэ шийдвэр гаргахтай холбоотой тий ашиг алдагдал тий efficiency энэ бүх мэдээллийг бол менежмент аккаунтант гэдэг хүн бэлдэж өгдөг гэсэн үг. Тийм байна. Одоо би яг хоо ингээд сонсохоор бид хэд ч гэсэн одоо IT-ийн салбарт санхүүгийн програм бүтээгээд одоо 10 хэдэн жил баг болж байгаа. Манай бид нар ч бол яг л цэвэр нөгөө санхүүгийн бүртгэл талдаа илүү ингээл нөгөө татвар тайлан юм гаргадаг талдаа баггүй. Тэгээд яг энэ нөгөө олон жил бол бид хэднийг дотроо төлөвлөж ирсэн зүйл нь болохоор ер нь яг энэ санхүүгийн шинжилгээ гэдэг мод бол хийя гэд ер нь бол айгүй удаан яриад тэгэл ер нь энэ 25 онд бол багтаал ер нь хийх гээд байгаа. За тэрний дараа та хэдтэйгээ хамтраад ер нь бол энэ удирдлагын тайлан гэдгийг илүү цогцоор нь одоо хийх боломж байгаа юм байна да гэд саяас бодод байжлаа. Одоо тэгэхээр би илүү нөгөө манай яг одоо юу гэдэг бизнесээ томруулах community-д маань үзэж байгаа энэ community-гийн гишүүд бол яг л бор мөнчхрөөрөө явж байгаа санхүүгийн тайлангаа зарим үедээ одоо нөгөө одоо юу тайлангаар гаргуулаад тий X тайлан гээл заримдаа бүр ингээл хувь одоо юу гэдэг дансан дээрээ орлого юм авчдаг. Яг л ингээд цэвэр хасал хийж байгаа бизнесүүд бас ер нь зөндөө байдаг. Тэгэхээр та хэдийн маань хувьд ер нь надад хоёр асуулт байна. Нэг нь ер нь ингээд үзэж байгаа яг нэг жижиг дунд бизнес эрхлэгч маань ингээд датан заримдаа цэгцтэй бол цэгцтэй, цэгцгүй бол цэгцгүй нэг юм хүмүүс байгаа. Нөгөөх нь бол бас нэг тодорхой хэмжээнд ингээд цэгцэлсэн ба. Тэгэхээр одоо та хэд маань ингээд сонсоход яг одоо ингээд жижиг дунд бизнесийг ч гэсэн тодорхой хэмжээнд таргетлж чинь гэдэг бол энэ маань өөрөө бас нөгөө мүү захирлыг л одоо аль болох оновчтой шийдвэр гаргах тал дээр нь зөвлөөд харьцангуй одоо хялбаршуулж гин үү те. Би бол ингээд баг сонсохоор өө эн чинь юу вэ? Яруу нягтлантай дээр нь баг одоо санхүүгийн шинжилгээ шинжээчтэй илүү ингээд том байгууллагын хувьд одоо зардалтаа тусгаад хүний нөөцөө гаргаад ингэх хэмжээний үйлчлэгийг ер нь бол жижиг дунд байгууллагуудад анханаас нь ойлгооч энэ бас чухлаа луужингаа алдвал төөрийн шүү гэдэг өнцгөр ер нь хүргэж ийн гэж ойлгож байна зөв те. Тий яг зөв. Тий одоо бол манайх илүү ахын асуудалтайгаа зуралтна гэдэг шиг санхүүгийн тайлангаа яаж гаргах уу, татвараа яаж гаргах уу, те яаж одоо санхүүгээ цэгцлэх үү гэдэг дээр илүү яваад байгаа. Тэрийг бол мэдээж бас олон одоо хүмүүсийн жишээн дээр бол харж байна л да. Тийм. Гэхдээ мэдээж санхүүгийн бүртгэлийг бол заашгүй хуулийн дагуу угаасаа л цэгцлэх ёстой, тайлангаа гаргах ёстой, те үнэн зөв мэдээлэл бүртгүүлэх ёстой. Тэр бол нөө стандарттай юм баггүй угаасаа, тийм ээ. Тэнгүүд удирдлагын бүртгэл болохлээрээ яг одоохондоо та хийхгүй ингээд яваад иж болох ч гэсэндээ бизнес томрох, том шийдвэр гаргах ийм үед танд мэдээлэл дутагдахаар дутуу мэдээлэл дээр үндэслэж гаргасан шийдвэр ямар хөө үр дүнд хүрэх вэ гэдгийг бас бүгдээрэл мэдж байгаа штэ. Тийм. Тэгэхээр удирдлагын бүртгэлийг ядаж багаар ч хамаагүй part timer ч хамаагүй ингээд хөгжүүлээд явах нь байгууллага дотооддоо асар их үнцэнтэй мэдээлэл болно. Хүн өөрийгөө ойлгоно гэдэг шиг байгууллага өөрийгөө ойлгох боломжтой болох байхгүй өөрийнхөө өнгөрсөн трендээ анализ хийн. Ирээдүйн явах одоо юу гэдэг forecast шинжилгээгээ хийх боломжтой болно. Ингээ нэгэн зөв чигтэй болно гэсэн үг байхгүй. Тийм байна. Тийм. Тэгэнгүүт одоо нөө санхүүгийн тайланчин болохоор та одоо мэдэрчтэй санхүүгийн биш хүн бол санхүүгийн тайлан харахад бол ингээ нэг жирээсэн л олон тоо өсөг нэг юм boring нэг талтаа жоо хуйтгартай юугийн ч харахын нэг олон хуудас юм ингээл харагддаг шүү дээ. Удирдлагын тайлан болохоор тийм биш. За бараг л ингээд би нөгөө гоё тайлан энд авчирдаг гэж л авчраагүй зөв нэг нүүрл юм байна.
Тэгэл тийм дотор дан графикл байна гэсэн үг ерөөсөө. Тэ? Одоо таны энэ борлуулалт чинь энээсээ илүү их орж ийн, энэ нь дутагдaltaй байна. Энэ бүтээгдэхүүнээ захиалахаар болсон байна. Энэ үзүүлэлт чинь өнгөрсөн жилийн энэ үетэй харьцуулахад ингэсэн байна. Энийгээ дэмжих хэрэгтэй байна гэдэг юм. Ингээд яг шийдвэр гаргахад хэрэгтэй бүх чухал үзүүлэлтүүдийг чинь багтаасан график хэлбэртэй баг тий. Diagram энэ хэлбэртэй юм interactive тайлан гардаг байхгүй юу? Тийм. Одоо user friendly гэсэн үг тий. Тэнгүүд энэ тайлан одоо нэг л нүр тайлан аваад та бүх одоо санхүүгийн ойлголтуудыг ингээд цогцоор нь харчин тий. За мөнгө одоо илүү дутагдал байна уу? Зээл мэл үрх үү? Яаж гин тий? Хөрөнгө авч байгаа эсвэл төсөл хийж байгаа аль үештэн дээр явж гин гэдэг ч юм ингээд бүгднийг авах боломжтой ингээд нэг нүрэл маш амархан тайлан байна. Яагаад энийг гаргах хэрэгцээ бас үүсэж байгаа вэ гэхээр удирдлага хүмүүстэй одоо executive directors байж болно, тузын гишүүд байж болно, маш завгүй хүмүүс байдаг. Тийм үү? Маш завгүй, маш олон ажлыг ингэж хийж байгаа тий. Цаг хугацааны хувьд нөөц засар байх хүмүүс байдаг учраас тэр санхүүгийн олон хуудастай тий тоо харуулсан тайлан гээл хараад ингээд суух, анализ хийх ямар ч боломж цаг зав байхгүй. Дээрээс нь хүн болгон санхүүгийн суурьтай биш учраас тэр тайлан хараад чухал мэдээлэл төөж ойлгож авч чадахгүй шүү дээ. Тийм ээ. Тийм учраас тэрийг хөнгөвчилж удирдлагуудад шийдвэр гаргахад нь амар болохын тулд удирдлагын тайлан гэдэг юм заавал байх хэрэгтэй. Тэнгүүд нэг эдийн засаг одоо сайн хөгжсөн те санхүүгийн соёл өндөртэй одоо хөгжингөө орнуудад бол удирдлагын тайлан санхүүгийн тайлан хоёр зэрэг хөгжил ингээ явж байгаа. Аль альных нь ачаал хөтлөн 50-50% гэсэн. Ханаад бол нөө дөнгөжл яригдаж эхэлж байгаа те ерөнхийдөө тайлан гэхээр санхүүгийн тайлан л ойлгодог. Татварын тайлан л ойлгодог. Ийм болчиход байгаа шүү дээ. Тэгэхээр тийм учраас бас би нөгөө захирлуудад те ялангуяа жижиг дунд байгууллагуудын захирлуудад зориулж бас их сургалт хийдэг л те. Ер нь нэгтлэн бодох хүртэл гэдэг чинь дотроо те юм хоёр урсгалтай байдаг шүү. За та нэгтлангаасаа те яг юуг одоо шаардах ёстой, юуг шаардах одоо ёсгүй юм бэ гэдгийг бас ойлгох ёстой гэдэг ч юм уу. Ийм юмнуудаар бас жоохон ярилцдаг байхгүй. Яагаад тэг хэрэгтэй вэ гэхээр нэг юм бодит амьдралын л те бид эдийн туулдаг зовж байгаа штэ ингээ нэгтлэн захирал хоёрын хооронд нэг юм харилцааны gap үүсчдэг байхгүй. Нэг нэгэндээ нэг гомдсон юм шиг те. Ингээ нэг захирал нь ингээд нэг энэ одоо юу ч хийдэм мэдэхгүй нэг компьютер дээр юм хийгээл суугаал гэдэг те. Нэг юм асуухаар өө тедэн сарын тедэн тайлан гарна улирал хаагдаагүй тайлан тоцоо дуусаагүй гэл ингэ суучдаг. Те. Эсвэл те за түүхэд материалын юу аваад ир шинжилгээ хийгээд ир гэдгээр байхгүй болчлооч гэдэг юм уу. Ингээд гомдлоод байдаг те. Тэгэнгүүт нөгөө талдаа нэгтлэнгууд маань маш олон ажил бол хийж байгаа шүү дээ тийм ээ. Тэнгүүд нөгөө нэг санхүүгийн тайлан журнал бүртгэн олон улсын стандартын дагуу, хуулийн дагуу тэрийг ч одоо нийцүүлж гаргана гэдэг чинь бас асар их ажил удирдах гэдэг цаанаа. Тэнгүүд нэмээд гинт юм шинжилгээ вэ? Тэ юм түүхээр материалын судалгаа вэ гэдэг ингээд ерөөхдөө жоохон гайхна. Нөгөө талаас захирал нь бас нөгөө хийж байгаа ажлынхаа онцлог ялгааг мэдгүй учраас дандаа ингээд нэг үнэлэхгүй байгаа юм шиг мэдрэмж өгөөд идэв шиг байгаа. Ерөөхдөө ихэнх нөхцөлд. Тийм. Тэгэхээр нөгөө энэ хоёрын хооронд юм харилцааны жоохон юм ойлголцол үл одоо зөрүү гараад идэг. Тэр зөрүү нь яг үндэ юу юм бэ гэхээр явж явж л удирдлага бүртгэл байгаа байхгүй. Тэ? Одоо аль талынхны өнцгөөс харуул зүг байгаа. Нэг нь бол санхүүгийн бүртгэлэл маш сайн явж байгаа байхгүй. Үүрэг нь тэр. Тэрийг л хийж байгаа. Тэнгүүд удирдлага нь илүү юм хүсэж байгаа. Тэнгүүд удирдлага юу хүсэж байгаа нөхөр шийдвэр гаргахын тулд би удирдлагын одоо тайлан хэрэгтэй юм тий санхүүгийн мэдээлэлээ би надад ойлгомжтой хэлээр надад ойлгомжтой форматаар шинжилүүлээд авсан юм дата хэрэгтэй шүү дээ гэж хэлж байгаа. Аль альныхан зөв бохгүй тий. Тэгэхээр тэр тунд нөө гапын удирдлагын нэгтлэг явж байгаа. Тийм тэгэхээр энийг харин бас нэгтлэнгуудад бас дөгөөдөлтэй ойлгох тий. Захирлуудтай ялангуяа эхлээд ойлгох нь чухал юм байл л дээ. Тэгэхээр би бол маш их одоо боломжоор тий өөрийнхөө чадлаар олон захирлуудад бас энийг ойлгох гэж хичээж явдаг. Тийм тэгэхээр одоо санхүүгийн та хэрвээ ганцхан нэгтлэн бодогчтой бол тэр нэгтлэн бодож чинь санхүүгийн тайлангаа л гаргана. Илүү юм хийж угаасаа үнэхээр амжихгүй. Арай гэж бараг санхүүгийн тайлангаа гаргаж амжиж байгаа. Яагаад тэгэхээр манай улсын бас тий шаардлага тий хэрэгжилж байгаа санхүүгийн програм за нөгөө төрлөө ерөнхийдөө аж ахуйн нэгжийн хувьд бол нэгтлэн бодогч гэдэг хүн чинь хамгийн олон төрийн байгууллагатай харьцдаг хүн байгаа шүү дээ. Одоо нөгөө санхүү, татвар, нийгмийн даатгал гэл тий төрийн байгууллагатай харьцах одоохондоо бас ямархуу стресс өгдөгөлээ гэдэг бас хүн болгон мэдж байгаа тий. Тийм учраас нөгөөх маань арай гэж нөгөө хугацаанд ажиллаа хийгээд ингээд дуусангууд захирал ингээд нэгстэл нэг юм дутуу те нэг надад нэг юм өгөөг гэсэн мэдрэмжтэй байгаа. Дахаар нөгөө хүн маань бас үнэлэгдээгүй мэдрэмж аваад ингээд нэг жоохон асуудал үүсэт байдаг. Энэ бол яг нэг амьдралын бодит үнэн гэх юм уу да. Бодит үнэн тий. Тийм. Гэхдээ нөгөө удирдлага бол зөв байгаа даа. Гэхдээ тэрийгээ нөгөө нэг ойлгохгүй байгаа байхгүй. Энэ хүн чинь санхүүгийн тайлангаа хийж байгаа. Тэгвэл надад мэдээлэл бэлтгэх хүн чинь удирдлагын одоо нэгтлэн бод хүртгэлээр мэрэгсэн, сурсан ийм хүн байх хэрэгтэй байна тий. Энийг би тусад нь нэмэж ажлын байр үүсгэх эсвэл ядаж гаднаас аутсорс хийх хэрэгтэй байна гэдгийг ойлгочих юм бол за гэдэг аль альных нь харилцаач маш гоё болоод гүйцэтгэлэн шал өөр болоод ингэ явж байгаа жишээ бас байна. Зарим талаараа ер нь одоо юу гэдэг
анхнаасаа бас та хэд дээр тодорхой хэмжээнд одоо санхүүгийн бүртгэл талаа аутсорсингийн үйлчилгээгээ аваа явуучих юм бол эргээд одоо удирдлагын бүртгэл тал дээрээ ч гэсэн тэр төргөө тоон мэдээллүүд нь та хэд дээр байгаа юм чинь одоо бодвол нэмж тодорхой хэмжээнд төлбөр юм төлөөд те удирдлагын бүртгэлийнхаа тайлан мэдээг бол авдаг байх. Одоо үйлчлүүлэгчд нь бол ер нь тэр тал руугаа илүү амар ойр явдаг бах те. Тий. Яг нь ерөнхийдөө манайх бас нэг үйлчлүүлэгчтэй авахтаа бас нэг хит олон үйлчлүүлэгч нарт хүрэлцэж бас арай чадахгүй нь. Тийм учраас ингээд нөө манайхтай бизнесээ томруулъя гэдэг community дээр ороод хүмүүсийг нөө сургах, ядаглаад энэ хоёрын ялгааг ойлгуулах, ач холбогдлыг ойлгуулах те. Мэргэжилтнүүдэд илүү өсгөх ийм хэрэгцээ байгаа учраас бас ингээд том зүгээрээс ингээд хамдарч оролцож байгаа. А яг бодит нөгөө нэг өдөр тутмын бид эдийн хийж байгаа те. Багийн ачаал дээр харахад бол бас их олон харилцагч авч чадахгүй. Эргэлт нь их байгаад байгаа уг нь. Тийм ирнэ бүх харилцагчийг бол авч чадахгүй бас юм асуудал үүсэж байгаа. Тэр нь хоёр там шалтгаантай. Нэгдүг нь болохоор удирдлагын нэгтлэн бодогч нараа угаасаа бэлтгэж амжаагүй байна тий. Тэгэхээр одоо л би өөрөө актем дээрээ олон улсын хэмжээнд нь бэлтгээд сургаад ингэ явж шүү дээ. Тэнгүүд хүмүүс удирдлагын нэгтлэн гэж юу юм бэ гэдгийг ч ойлгоогүй байгаа учраас энэ дээр мэрэгчлэлтэн хүний нөөцийн дутагдал байна. А хоёрдугаарт захирлууд өөртөө ач холбогдлыг нь ойлгоод те яг санхүү гэдгийг те зүгээр л тайлан гарах, татвар тайлан өгөх биш. Яг удирдлагын нэгтлэнгийн үйлчлэгээ авъя, удирдлагын тайлан авъя гэдэг одоо ойлголттой болтлоо арай бас болоогүй байна. Тэгээ 3-р бас манай компаниудын санхүүгийн тайлан бас чигдрэг байна. Бас яг одоо нөө бид хэдийн удирдлагын тайлан гаргах суурин санхүүгийн бүртгэл зэгцтэй байж иж бидний мэдээлэл бас илүү сайн гардаг. Тэгэхээр нөө манай дээр санхүүгийн бүртгэлээ эхлээд зэгцлүүлээ араас нь удирдлагын бүртгэлээ авахсаар батлан гэж удаан л явж байгаа гэсэн үг байхгүй юу? Тийм. Тэгэхээр компаниудын хувьд бол яг энэ санхүүгийн бүртгэл чигдрээгүй асуудал бас их байгаа. Тэгээ манад бол ууг нь маш олон одоо ТМЗ дотрын мэргэсэн зөвлөх санхүүгийн тайлан баланс гаргадаг ийм компаниуд бол байгаа. Тэгээд анзаараад хахад тэд нар маань бас ерөөдөө нөө юугаа ачаалаад их явуулсан. Маш их олон компаниудын ажил хийдэг тий. Тэгэл нөө дедлайнтайгаа уралдаал ингэ явж идэг байгаад байна. Тэгээ би бол уг нь бол нөө яг бизнес эрхлэгч хүний хувьд бол тий өөрөө өөртөө дотоод бас нөө бодож байгаа ёс зүй гэж байгаа. Тэрнийх нь нэг нь юу вэ гэхээр одоо би хүний хийж байгаа мыг давхардаж айлуулах хийхгүй юмсан. Тий айлуулах дутуу байгаа минь нөхөж орж ирээд хамтраад явах юмсан гэж хүсдэг байхгүй. Тэгээ тийм ч болохоор манай нөө финсайт бас тий би чаддгаа л хий, бусдын чаддаг хүмүүстэй хамтраад явъя гэдэг философитой түншлээд явж байгаа. Тийм тэнгууд санхүү дээр ч гэсэн тэгмээр байгаа юм тий. Яг санхүүгийн бүртгэлээ сайн хийдэг одоо нэгтлэн бодох бүртгэлийн фирмүүдтэйгээ хамтраад тий TM-нэртэйгээ хамтраад би зөвхөн удирдлагын бүртгэлээ ууг нь илүү нэвтрүүлмээр байгаа байхгүй. Ач холбогдол нь ууг нь тэр нь хүмүүстэй хэрэгтэй. Тгийг гингүүт одоохондоо яг практик дээр бас арай болохгүй л юм л да. Харилцагч нарын санхүүгийн мэдээлэл арай зэгцэрэг байдаг те магадгүй нэг TMZ газрууд маань бас заримдаа онцлог юм ялгааг нь бас зарим нь ойлгоогүй бол те ингээд жоох хамтын ажиллагаанд нээлттэй биш өнцгөр хардагч гэдэг юм уу ийм бас асуудлууд бол байна. Тий таас түрүүн яг хэллээ л дээ ер нь л өнөөдөр одоо ихэнх бизнес эрхлэгчд маань бол яг үнэндээ ингээд нэгдүгээрт бол алаан дотор байна те алаан дотор байгаад ёстой энэ санхүүгийн бүртгэлтэйгээ арай гэж нөгөөдгөө хийж ахт те хийгээд ёстой тэндээсээ ингээл учир зүгээ олох өглөг авлага одоо тэгэл төр засгийн харилцаа татвар нийгмийн татвар алаан байж итл юун бас нэг юм тайван сайхан уулан дээр арга гараад суугаад өөрсдийгөө нэг хараад нэг кофе уугаад дүгнэх юм шиг юм яриад байна гэж бас зарим талаараа яхаар гэтэл яг ингээд сонсоод байхаар яг үнэхээр одоо юу гэдэг одоо бизнесээ олон жил нуруунд дээрээ аваа явж байгаа байгууллагуудын хувьд бол бас нэг байгууллага дүгнээд цэгнээд тий яг ийм мэрэгжлийн тайлан магадгүй сар бүр байд юм уу 7 хоног болгон байд юм уу өдөр болгон байд юм уу хараад уншаад сураад тэр хэмжээндээ шийдвэрээ гаргах тэр хэмжээндээ бас нэг одоо нэг зарим талаараа бид нар чинь ингээл нөгөө цаг хугацаатай хитрхи уралдаал хитрхи нэг юм харахныхаа тойрогт орчоол ингээд алцаад байгаа юм шиг яг тийм нөгөө надад ч гэсэн бас тийм мэдрэмжүүд төрж ийн л та тийм ингээд яг тий. За тэгэхээр би бас нэг ийм юм асууя гэж бодож байна. Мэдээж одоо нөгөө бит хоёрын яриаг сонсоод байгууллагууд маань ч гэсэн яг бодиттой өөрсдөндөө хэрэгтэй мэдээлэл аваасаа гэдэг үүднээс ер нь одоо
энэ удирдлагын тайлан гэдэг чинь яг тавс түрүү хэлсэн шүү дээ. Хуулаараа чинь яг ингээд заавал гэдэг юм уу авдаг зүйл үйлчлэгээ биш болчиход байгаа. Тэгэхээр ер нь үйлчлэгээний одоо зөвлөх үйлчлэгээний маань хөлс ер нь байгууллага ингээд сар болгон төлөөд явдаг үйлчлэгээ юу эсвэл нэг удаа хөрөнгө оруулалт хийгээд авчаад араас нь нөгөө retain буюу сар болгон гэж явдаг уу? Энэ талаар мэдээж яг нөгөө үйл ажиллагааны чиглэл гүйлгээний тоо эсвэл юу гэдэг харилцах одоо эргэлдэж байгаа юмнаас хамаардаг бах. Гэхдээ та тодорхой хэмжээнд ер нь одоо подкастын маань сонсож байгаа хүмүүс эн чинь ер нь хэрэгтэй юм байна, үр дүнтэй юм байна. Магадгүй эртнээс зарим нь бол за би зардалтаа ийм хэмжээний ер нь төсөв суулгая гэд бодоход бас хэрэгтэй байх үүднээс үйлчлэгээнийхээ үнийг мэдээлэл ер нь яг яаж тооцогддог талаар та мэдээлэл өгөөч тий. За тэгээ манайх ерөөхдөө аюу нээлттэй байгууллага дөө. Ер нь манай вебсайтн дээр манай үнж байж байгаа, үнэнд нь багтсан одоо үйлчлэгээнүүдийнх нь төрөлгүүд нь ч байж байгаа. Ерөөхдөө бол үнэ тогтоохтой бол мэдээж те дөнгөж эхэлж байгаа стартап компани бол мэдээж ойлгомжтой арай бага үнээр те арай цөөхөн шаардлагатай үйлчлэгийг авч таарна. За яг SME компаниуд бол те ийм үйлчлэгийг багтаага тэдэнд өргөд бас байж байгаа. За тэгээ манай дээр яг ерөөхдөө нэг 3 саяас 8 саяын хооронд сарын төлбөртэй үйлчлэгээ одоо санал болгож байгаа. Гэхдээ тэр нь одоо жишээлбэл зөвхөн нэгтлэн бодох, удирдлагын нэгтлэн бодох төлөв үйлчлэгийг л авъя. Манай санхүү тий тайлан тооцоо бүртгэл талдаа бол окей гэх юм бол сарын 3 сая дээр ч юм уу эхлээд. Гэхдээ тэр чинь сар болгон бас авах шаардлагагүй. Удирдлагаа нэг авч болно, жилдээ нэг авч болно тий. Эхлээд ямар ч лсэн эхний тайлангаас бол мэдээж их олон юмнууд харагдана шүү дээ. Тэгээд цаашаага ярилцаа шийдээ явцдаг бас харцангуй флексибл байхгүй. Санхүүгийн тайлан ч болохоор сар болгон өдөр болгон цаг минут болгон бүртгэж явах ёстой шүү дээ. Тэгэхээр арай жоо өөр заасан хоногудтай тий. Арай өөр. Тэгээд аутсорсинг хийхэд бол яг одоо эн чинь нэг маш олон мэдээж одоо мэдлэг чадвартай олон улсын зэрэгтэй те ийм хүмүүсээр нөөцлөхийг үзүүлж байгаа учраас тодорхой хэмжээнд өртгөн бас жоохон өндөр дүү тавигдаад байгаа мó гэж бас би харж байгаа л да. Бид эд ч өөртөө маш их анализ бол хийж байгаа. Тэнгүүд манай дээр яг үнэхээр ач холбогдлыг ойлгоод те одоо яалтчгүй олон улсын хэмжээнд өөртөө гарах гэж байгаа, тэлэх гэж байгаа тий. Ингээд бизнесийнх нь хөгжил нэг дараагийн үе дээр гарах гэж байгаа газрууд бол ач холбогдлыг нь ойлгоод өөртөө үйлчлэгийг аваад хамтарч ажиллаад уг ингээд яваад байгаа. Тэгэнгүүт одоо арайхандаа тийм биш ч гэсэн ингээд баг багаар юмаа зэгслээд явж байгаа өсөж байгаа манай SME-нүүд байгаа шүү дээ. Тэд нэр болохоор ямар байдлаар энийг үйлчлэгийг ч юм уу тий энэ удирдлагын тайлангаа харуулж болох вэ гэхээр ерөөхдөө хоёр арга байгаа. За эхнийх нь бол саяны хэлсэнчлэн аутсорсингийг ядаж жилдээ нэг аваад эхлэгч байт юм уу те жижигээр эхэлж болох байхгүй энэ үеж болж байна. Хоёр дахь нь өөртөө сурах арга байгаа. Би бол энэнд нь илүү дуртай байгаа да. Яа тэгэхээр мэдээж нөө хүнд юу гэдэг нөө загас барих аргын зааж өгөө гэдэг шүү дээ. Тэрний илүү шугамар би ч нөө академи дээр илүү нөө сургалтаа явуулж байгаа л олон хүн энийг сурж эзэмших тусмал манай компаниуд хөгжих тусмаа л эдийн засгтаа нэмэртэй байхгүй. Тийм учраас би нэг бол захирлуудыг таад өөртөө сураач. Ер нь та одоо бизнес эрхэлж байгаа хүн юм чинь тий санхүүгээ ойлгодог, тоогоо ойлгодог, бүртгэлийнхаа одоо учир жанцанг ойлгодог ийм байх юм бол танд ч ашигтай. Тийм үү? Тэгээ олон улсын хэмжээнд одоо certified мэргэжилтэн болчих юм бол тий олон улсын хэмжээнд та одоо бизнес хийж байгаа бусад газруудтай л хэл нэг болно гэсэн. Олон улсын хэмжээний одоо мэргэжилтэн болно гэсэн үг тий. Тэгэхээр одоо залуу яг тий захирлууд, entrepreneur хүмүүс өөртөө сурах бол их хэрэгцээтэй байгаа. Эсвэл одоо өөртөөхөө санхүүгийн багийн хүмүүсээс сурах боломжтой. Одоо CFO нар ч юм уу тий санхүү эрхэлсэн захирал бол ялангуяа CME сурахад бол маш тохиромжтой. Яагаад тэгэхээр санхүү эрхэлсэн захирал маань өөрөө одоо нэгтлэн бодогч хүмүүсээ ажиллуулж байгаа тий бага удирдаа тайлангаа гаргаж байгаа. Тэгэнгүүт CFO маань яг борд руу мэдээлэл өгч байгаа тий туз руу хөрөнгө оруулагч руу мэдээлэл өгж байгаа хүн учраас за тэгвэл энэ хүмүүст зориулсан мэдээллийг би яаж гаргах юм тий яаж бэлтгэхийн гэдэг дээр яг энэ CME мэдлэг хэрэг болдог байхгүй. Тэгэхээр CFO хүмүүс энийгээ сурвал ихсэн санхүү эрхэлсэн захирлууд тийм тэгээ хүсгэн бол тий ерөнхий нэгтлэн гуйс сурж болно, нэгтлэн бодогчд сурж болно. Тэгээ ерөнхийдөө манай энэ CME зэргийн бас нэг гоё юм та CME сурахын тулд заавал нэгтлэн байх албагүй байхгүй. Зүгээр л санхүүгийн мэдээллийг ойлгодог, удирддаг, хэмждэг тий дүн шинжилгээ хийждэг ийм л чадвартай болъё гэсэн хүмүүс зориулж байгаа. Тэ CMS ороод очиргүй та нэг тайлан гаргаад явна гэсэн бол биш. Тэгтээ ямар ч тайланг бол уншаад анализ хийгээд дүгнэлт хийгээд тэ шийдвэр гаргах хэмжээнд өөрөө ашиглаад сурнаа л гэсэн үг. Тэгэхээр энэ маш хэрэгцээтэй чадвар байгааз.
Тийм байна. Тийм. Тэгэхээр энийг одоо өөртөө сурах бол тэ миний хамгийн recommend дарга. Тийм. Тэгээ олон хүн сургаад олуулаа одоо энэ ойлголтыг чухлыг мэдчихэж араас нь энэ зөвлөгөөчсөний ажлууд маань бас хөгжнө л гэсэн үг тийм. Тийм байна. За хоёулаа сургалт гэдээ ярьсных. За сургалт нь яг за одоо би чинь бас нэг байгууллага үүсгэн байгуулсан яг ингээд сурья гэвэл ер нь ямар хугацаатай байдیں۔ Эсэлт юм нь яаж явдیں۔ Ер нь тэр төлөлийн бас мэдээлэл нэг мөр авчи. За тэгээ манай сургалт болохоор одоо яг үндсэн нэг хамгийн одоо flagship те гол сургалт нь тэр нөө CMA гэж хэлж байгаа. Certified Management Accountant гэсэн зэрэг байгаа. За энэ зэргийг эзэмших юм бол та тэр нөө IMA холбооны гишүүн болоод тий бусад CMA мембрүүдтэйгээ дэлхийн тэр 140 мянган гаруй мэргэжлүүдийн тоонд л орж явна гэсэн үг. Тийм баг. Энэ бол гэхдээ хугацааны үед нэлээд одоо prestigious зэрэг гэж авдаг. Тэг нэр хүндтэй зэрэг гэж авдаг. Тэгээ энэ зэргийг бол одоогоор манад 1.5 жилийн дотор зааж байгаа. Өө бүр тийм урт юм байна тий. Тийм. Ерөнхийдөө CMA зэрэг маань болохоор яг master equivalent гэж авдаг байхгүй юу? Master сурах уу, CMA сурах уу, CPA сурах уу гэдэг юм магистрийн зэрэг авах уу, certification авах уу гэдэг сонголтын дээр хүмүүс эрэхтэй өөрийнхөө гүнзгийрэг одоо нөхцлөө ч юм уу те хэрэгцээгээ сонгож байгаад бодож байгаа сонгодог байхгүй. Тэгэхээр CMA бол 1.5 жилийн хугацаатай $6,000 төлбөртэй. За тэгээ энэндээ CMA маань дотроо 2 шалгалттай, part 1, part 2 гэсэн 2 шалгалттай байдаг. За энэ 2 шалгалтаа өгөөд тэнцээд тэгээ шууд зэрэг авах боломжтой. Ийм зэрэг. За ингүүл энэ бол би бол гэхдээ энийг бол илүү яг ялтчгүй CFO-нөр сурахаар байгаа. Эсвэл одоо тийм үнэхээр амбицтай санхүүгийн одоо шинжээч те дата аналист талын хүмүүст бол тохиромжтой юм байна. За надад бол тохиромжгүй байна. За надад тохиромжтой зэрэг байгаа. Тэр нь болохоор энэ жилээс манайх шинээр нэвтрүүлж байгаа FMAA гэж зэрэг байгаа. FMAA. За тэр нь юу гэсэн үг юм гэхээр Fundamentals in Managerial Accounting and Financial Accounting гэсэн үг. За. Ерөнхийдөө нэг юу гэсэн үг байхгүй таны санхүүгийн болон нэгтлэн мод хүртгэлийн суурь ойлголтыг л өгөх зэрэг гэсэн үг. Зөв. За тэгэхээр энэ ямар хугацаатай явдیں۔ Энэ нь болохоор 6 сарын хугацаатай. Тэгээ ажлын хажуугаар сурна шүү дээ. Тэгээ ажлын хажуугаар сурна. 7 хоногт нэг удаа сурна. Тэгээд амар богино хугацааны л. Тийм. За 6 сарын хугацаанд сураад. Яг л байна тий. Тийм $3,000 төлбөртэй. За энэндээ FMA-ийн хувьд бол нэг л шалгалттай. Тийм. За тэгэхээр энэ нэг л шалгалтын дараа бол тий яг энэ FMA гэдэг зэрэгээ бол та өөрөө аавна гэсэн үг. Тийм. Тэгэхээр энэ бол яг нөө зэргийнх нь нэр нь бол тий financial юу лээ? Fundamentals. Тийм. Managerial Financial гэсэн үү сая FMAA. Тий хоёр FMAA. Financial and Managerial Accounting Associate гэдэг зэрэг. Тийм. Санхүү нэгтлэн мод бүртгэлийн одоо суурь зэрэг гэсэн үг. Би өөрөөр орчуулад бичсэн байна. За тэгмүүд яг би нэг ойлголтыг нөхөх гээд суурь ойлголт учраас яг fundamental ойлголтыг өгдөг бас хэлсэн юм л да. Тийм байна. Тэгэхээр энэ зэрэг нь болохоор яг өөр мэрэгчлээс санхүүгийн салбар руу хөрвж байгаа хүмүүс бас их зүгээр тий одоо хүний нөөц ч юм уу тий маркетинг ч юм уу тэгтээ санхүүгийн ойлголтыг одоо олон улсын төвшөнд нь авчи олон улсын сертификашн аваад бүр эхлэе гэж байгаа тий нэлээд сериусны бодож байгаа ийм хүмүүст бол FMA маш их одоо тохиромжтой тэгээд эсвэл дөнгөж сургуулаа төгсөж байгаа тий ирээдүйд яг магистр хийх болоогүй тэгтээ одоо бусад төгсөгч нараас арай нэг жоохон stand out хийгээд тий илүү одоо би энэгээр мэрэгчсэн шүү сурцсан шүү гэдгээрээ үнэлэгдэж байгаа юм залуу одоо мэрэгчлэтнүүдэд бас тохиромжтой зэрэг. Тийм. Тэгээд уг нь таач гэсэн сурах бол их хэрэгтэй. Санхүүгийн нэгтлэн мод хүртгэлийн яг суурьгаа та сурчаад тийм ч зүгээр нэг сургалт биш та олон улсын зэрэг авч байгаа гэдгээрээ. Тийм байна. Таахгүй. Тийм. Одоо тэгэхээр за жишээлбэл одоо би бол яг үүндээ зэрэг сонирхгүй. Тэ одоо яг миний над шиг бас ингээд бизнесээ явж байгаа хүмүүст бол яг би бол нөгөө юуг нь ач холбогдлыг нь бол ойлгож гин хүндэлж гин гэхдээ өшөө богино хугацаанд магадгүй нөгөө бямбиан гэдэг шиг ч юм уу те эсвэл одоо тийм crash course тийм ер нь юу байдаг уу байгаа. Тийм одоо тийм тань шиг хүмүүс бас дахин асууна шүү дээ. За бүр богино чухал юм ойлгочвол болоо. Би нэг карьер хөөхгүйгүй. Зүгээр нэг шалгалт хөөхгүйгүй. Шалгалт малгалт өгөхгүй те ойлголтоо мэдчихмээр гэсэн хүмүүс зориулсан те захирлуудад зориулсан бас байна те. Тэр нь бүр нэртэй. Санхүүгийн бус суурьтай захирлуудад зориулсан сургалт гэдэг мануу дээр. Санхүүгийн бус суурьтай
суурьтай захирлуудад зориулсан сургалт. За. Дипломат хүртэлээ сургалт гэсэн үг байхгүй. Тэгэхээр шаардлага нь бол мэдээж та санхүү НЯБО суурьгүй байх хэрэгтэй. Тэгэхээр тэрийг санхүүгийн болон удирдлагын бүртгэлийн ойлголтыг л танд хамгийн хэлбэрээр амраар ойлгуулах сургалт гэсэн үг. Тэгэхээр энэ бол ерөөсөө нэг сарын хугацаанд 7 хоногтой ганцхан өдөр ирээд те. Үсгийн бол бүр ганцаарчлаад те 1-2 өдөр тулж ажиллаад авсан ч л ер нь болно гэсэн үг. Иймэрхүү flexible short term курсуудыг бас захирлуудтай гаргаж ирсэн байгаа. Тийм байна. Арай илүү нөө олон хүн цуглихэр би чинь нэг 2 удаа туршсан юм а. Өглөө 9-өөс нэг орой 5 хүртэл ингээ нэг өдрийн сургалт явдаг штэ. Нэг өдрийн сургалт, нэг өдрийн 2 өдрийн гих мэтчлэн сургалтууд явуулаад тэг яг энэ суур ойлголтуудаа өгөөд ингээд ерөнхийдөө тал талаас сургалтыг бол би зохион байгуулж байгаа. Тийм нөө хэрэгцээнээс нь шалтгаалаад. Тийм. Гэхдээ ер нь байгууллагт бол тэ өөрийн гэсэн CMA-тэй байх, эсвэл өөрийн гэсэн FMA-тэй байх бол маш үнэтэй баялаг болж байгаа буцаад. Яа тэгэхээр энэ хүн чинь энэ мэдлэг чадвар тэ энэ одоо уур ухааныг эзэмшснийхаа дараа байгууллагатаа хэрэгтэй бүх одоо шийдвэр гаргалтын мэдээллүүдийг байнга бэлдэж өгнө гэсэн үг байхгүй. Тэгээд дээрэс нь нөгөө энэ олон улсын сертификашн эзэмшгийн бас нэг давуу талыг бас та бидэндээ олон улсын холбооныхон гишүүн болчихж байгаа учраас хамгийн сүүлийн үеийн up to date мэдлгүүдийг байнга авч идэг. Тасралтгүй өөрийгөө суралцуулах үүрэгтэй байдаг байхгүй бидэд чинь. Тэгэхээр тийм одоо нөө өндөр түвшний мэрэгчлэн байгууллага дотроос одоо яг өөрсдийнх нь core хүмүүс гэж ярьдаг шүү дээ. Тэднээс сургаад ингээ авах нь бол урт хугацаанд бол асар их одоо бенефитийг авчирнаа тий. $6,000 төлбөр гэхээр манайханд бол анхандаа бол айгүй өсвөртэй сонсогдсон юм шүү. Тэнгүүд уг нь энийг та одоо өөртөө хөрөнгө оруулаад боловсролтой хөрөнгө оруулаад дэлхийн одоо мэрэгчлэнүүдийн игнэнд орж халахад ингэх юм бол тэрийгээ магадгүй $60,000 $600,000 дийл хийх хэмжээнд л одоо уг нь өөрөө хөгжүүлнэ гэсэн үг гэж бас нэг товчхон бас тайлбарлаж байгаа байхгүй би. Тийм байна. Зүг байна. За тэгэхээр чин одоо нөгөө манай бизнесээ томруулъя подкаст ер нь бол үзэж байгаа сонсож байгаа хүмүүстээ жоохон юм бэлэг бас өгөх сонирхолтой дуртай. Тэгэхээр яг таны нөгөө саяны хэлсэн энэ санхүүгийн бус мэрэгжилтэй ер нь одоо удирдлагууд гэхээр надаас авахлал ер нь бол зөндөл хүмүүс байгаа. Би энийг бас нөгөө яг энэ бизнесээ томруулъя community-тэйгээ одоо энд чинь яг л хасал хийж байгаа цаг завгүй яг бас бизнесээ босгох сонирхолтой. За гэхдээ сард 7 хоногт нэг удаа гэдэг чинь бараг 4 удаагийн одоо хичээлээр сурах боломжтой байх гэдэг шүү дээ. Энэ хөтөлбөрийг тэгэхээр ер нь бол яг энэ нөгөө бизнесээ одоо бид хэдийн хувьд ч гэсэн одоо та хэдтэйгээ стратегийн түнш байгуулж байгаагийн хувьд яг энэ захирлуудад зориулсан сургалтыг цөмөрөө яг энэ нөгөө подкастынхаа хүсэлт хүлээж авах гой хойлоо линк үүсгээд тэгээ магадгүй одоо юу гэдэг 5-10 одоо анги нь яадаг хэдэн хүн авдیں۔ Яг манад одоогийн манай анги бол нэг 20 хүн тий 25 хүн орчих анги бол байна. Тий 14 ч юм уу 15 хүнийг одоо цуглуулад тэгээ ямар ч хэсэн нэг тийм нөгөө бизнесээ томруулъя яг одоо томруулахаар зорж байгаа анги бүрдүүлээд явж одоо ойлголтоо нэгтгэл гэж одоо апгрейд хийл гэж бодод байна тийм. Тэгэхээр хоёлаас яг энэ хөтөлбөрийнх нь нөгөө цаг нарын гаргаад ямар хугацаанд хизэнээс хизээ байх уу гэдгээ гаргачих юм бол айгүй хэрэгтэй. Тэгэд бас нэг тийм юу яа те. Яг нэг гэхдээ бас ямар удирдлагууд байх уу гэдэг дээр нь ч гэсэн жоохон яа. Гэхдээ энийг хоёлаа жич дараа нь ярьж агаад гой хөтөлбөр болгоод нарийн ажил болгоё тий. Ямар ч лсэн би энэ сургалтандаа бол одоо нэгэнд та асуусных манай BTK community бизнесээ томруулах community-гийн яг гишүүн болж байгаа орж ирж байгаа тий. Ийм хүмүүстэй бол нэг 10% хөнгөлөлтөөр санал болгоё гэж одоо шууд шийдэж болж байна. Тэгээ нарийн деталуудыг бол хоёлаа араас нь тий ярилцъя. Тэгээ мэдээж манай яг ийм удирдлагын тайлан мэдээ бэлтгэх өөрөө сурахтай ийм сонирхолтой хүмүүс маань өөрсдөө форма өглөхдөө ийм хэрэгцээтэй учраас би энийг сурмаар байна гэсэн гоё зорилгоо биччих бах те. Тэгэх юм бол хэдүүлээ бас тэрнээс нь харж агаад зорилго нэгтэй энэ төр хүмүүсээр ангиа бүрдүүлээ явбал бас их зүгээр ах гэж бодож байна. Би бас яг нөгөө ийм цөөн удаагийн гэхдээ бас яг ийм яг хэрэгтэй зүйлд нь айгүй фокуслцсан те. Би бараг ингээ бодоход наадхыг чинь цэвэр одоо миний одоо хүрээлэлд байгаа IT-ийн ингээд захирлуудад гэхэд ч гэсэн ингээд одоо юу гэдэг амар апгрейд болохоор
сонсогдож байна. Яг мэдээгээр нөгөө зарим хэсэгтээ өрсөлдөөд явах ч гэсэн зарим талдаа бол бид нар чинь бас найзалдаг нөхөрлөдөг юу байгаа. Тэгэхээр ийм салбар бүр дээр ч байх боломжтой юм байна. Эсвэл яг цэвэр ингээд нөгөө байгууллагыг удирдах байгаа хүмүүст гээд зориулах юм бол тэр чинь бас өөрхөн ингээд 15 хүнтэй нэг анги болоод нэг гоё community бүрдээд илүү бас хоорондоо танилцаад энэ төргээд тим үнцийг харагдаж байна. За тэгэхээр энийг бол хоёлаа гоё яг ажиллуулаад чичтэй яриад тэгээд хөтөлбөрөө бас гоё зарлаад яг нөгөө бидэд ер нь нөгөө стратегийн партнеруудтайгаа одоо Fundia байна, FundMe байна. Нөгөө хөгжлийн шийдэл байна. Яг эднэртэйгээ ер нь бол өөр өөрсдөө одоо UBX-тэй хүртэл бид нар чинь яг ийм нэг бүтээгдэхүүн гаргацсан байгууллагт нөгөө хөрөнгө оруулалт татаж өгөх зөвлөгөө юм өгөх ч гэдэм үү те. Тим юмнууд хийгээ явж байгаа. Тэгэхээр би бас яг та хэдтэйгээ ямар гоё бүтээгдэхүүн хийх үгээд бодоод байсан. Тэгээ яг зүгээр яг л брэнд те, удирдлагын бүртгэл, удирдлагын тайланг одоо 4 удаагийн оролтоор буюу 1 сарын хугацаанд сураад авна гэдэг бол яг л маш чухал. Тийм. Тэгээд энэ нөгөө олон улсын зэргийнхаа хөтөлбөрийнхаа тий стандарт шаардлагыг хангасан тийм чанартай одоо мэдлэгийг та маш богино хугацаанд аваад тэгээ одоогийн ажилдаа шийдвэр гаргалтандаа шууд ашиглах боломжтой гэдгээрээ мэдээж даваа талтай болж байгаа. Тэгээд ер нь яг манай академи бас нэг онцлог нь бид эдийн нөгөө зорилго болохоор нөгөө дэлхийн түвшний те нөгөө world class дэлхийн түвшний чанартай мэрэгжлийн боловсролыг л монголчуудтай хүргье гэсэн зорилготой ажилладаг байхгүй. Тэгээ нөгөө эхэлж байгаа нь одоо CMA болохоос биш араас нь зөндөө олон бас гоё төлөвлөгөөнүүд бол байгаа. Тэгээд манай энэ short courses гэж ярьж байгаа те энэ богино хугацааны сургалтууд бол бүгдээрээ олон улсын accreditation-тэй нөгөө CPD гэдэг нөгөө continuing professional education, continuing professional development гэдэг юм нөгөө юу гэдэг штэ шаардлага байдаг штэ биднэрт тий. Тэнгүүд энэ нөгөө CPD accreditation өгдөг байгууллага хүртэл байдیں۔ Эднийхээс ингээ accredited хөтөлбөрөөр заадаг байхгүй. Тэгэхээр өөртөө зүгээр нэг юм зохиогоо заачиж байгаа юм биш тий. Бүх одоо материал, бүх агуулга, бүх одоо тэр мэдрийн сургалтын дагуулга ашиглагдж байгаа бүх одоо сэдвүүд маань яг энэ олон улсын байгууллагуудынхаа шаардлагыг хангацсан тэднэрээр баталгаажсан байдаг гэсэн. Тэгэхээр бас илүү одоо юу гэдэг нүүр бардам те байх боломжтой. Тэгээд өөртөөхөө алсын харааны дагуу яг олон улсын төвшний боловсролыг л яг эх орондоо олох боломжийг олгож байгаа байхгүй. Тийм байна. Тэгэхээр энийг бас хэлэхдээ таатай байна. Тэгээ бас сая нөө бизнесээ томруулах community дээр бид нар чинь их олуулаа мэдээж хамтарч ажиллаж байгаа тий. Тэгээ ийм гоё нөө synergy өсөж байгаа штэ бидний дундаас. Тийм тэгэхээр манай нөө Finsight-ийн бас нөө өөрсдийн нөө үнэт зөвлөж гисэн бас ийм гоё чанартай хамтрал partnership байдаг учраас бид хэд бас их дуртай ингэж нөө хамтарч орж ирж байгаа. Тэгээ миний нөө зөв хувь хүний бодлоор бол Монгол маань одоо жижигэн зах зээлтэй тий одоо хөгжиж байгаа ийм учраас нэгнийхээ хийж байгаа юмыг дагаад өрсөлдөд байна гэхээсээ илүү уг нь ингээ хамтарч явбал их зүгээр санагдаад байдаг байхгүй тий. Нэг юм хийчихээр араас нь одоо капитал тий ингээ нэг жоохон арай гэж олж байгаа босгож байгаа зах зээлийн хуваах гал ингэж хийсний оронд нэг дэмжиж за энийг хийж байгаа бол би арай өөр юм хийчихье. Тэгээ хамтраад ингэж хийж гэдэг юм уу. Ингэж явбал уг нь илүү зүгээр юм болоо. Тэгэх юм бол илүү бидэд тий хурдан хөгжих юм болоо гэж хараад байд эдийн засглаасаа. Тийм үнэн. Яг уу би бас хоёр ийм point хэлье гэж бодлоо. Би саяхан нөгөө Shark анар те одоо улсын хурлын гишүүн бидэд таарчаад ер нь хаяа одоо манай IT-ийн салбарын хувьд бол одоо тодорхой хэмжээнд одоо бид нар чинь бол Godfather гэдээ барыг хүндэлдэг, харилцдаг. Тэгэл хаяа нэг таараал catch-up хийдэг. Нэг үг нь надад айгүй их жинтэй ер нь буусан. Тэг яг бид нар бол нөгөө стартапынхаа хөрөнгө оруулалтын тухай ингээд ер нь яриа явуулсан. Тэгээ нэг яг уу хэлсэн юм нь бидэд чинь ер нь бол нэг юм одоо бизнесийн те 1-р ангийн сурах бичгтэй те одоо тэгээд бид нар чинь зарим талаараа ингээл гадагшаа гарна захиурын хөндий гээл одоо манай амбиц чинь бол тийм байгаад. Гэтэл тэнд чинь эргээд ингээл нэг өсөндөө баг 1-р ангийн хүүхдийн сурах чигтэй бизнес хийх гэдэг ноу хавтай туршлагатай тий. Нөгөөх нь одоо юу гэдэг бакалаврын 4-р курс байна уу, магистр, докторийн зэрэгтэй нэг ёсондоо бизнесийг, хамтралыг, negotiation-ыг тий ингээ хийцэн ийм нэг ойлголт яг уу бит хоёрын нөгөө ярианы дунд гараад тэгээ яг
бас нөгөө талдаа Монгол хүний чинь ингээд мэдхгүй энэ нэг манжийн дарангууллын үед юм уу политик юм уу юу ингээд нэг нэгдэж чаддаггүй дандаа нэг юм хийхээрээ ингээл одоо бутардаг, салдаг, нийлдэг гэл те. Айгүй ийм юутай те. Энэний яг үнэндээ бас эсрэг ер нь бол энэ бизнесээ томруулах community маань ч гэсэн яг ийм цэвэр одоо төрийн бус байгаад гэхдээ яг юмаа хийдэг, сууг нийлдэг ийм залуучууд ингээд нэгдээд үүсгэн байгуулад ингээд бас өргөжөөд партнерууд болоод явж байгаа. Тэгээ одоо сүүлийн үед бол яг үнэндээ бас одоо энэ нөгөө саксны баг байна уу? Манай e-спортын Монголс байна уу те? Нэгдээд олон улсын төвшөнд ч гэсэн ингээ үр дүн гаргаж чадчихээн. Тэгэхээр би бол бас яг зарим талаараа наад таны нөгөө хэлж байгаа бодол дээр бол одоо цаг нь болсон гэж ер нь бол боддог. Яг те одоо бидэд бол нэгдэж чаддгүй, ингэж чаддгүй гэд бас нөгөө хойш суугаал эсвэл боломжлол ингэ хийхээ оронд яг бид нар ингээ гой зөрөгтэй нэгдээд за би яг энэ хэсгээ хий. Миний одоо ашиг сонирхол ийм эсвэл тийм та ингээ гой хэлж штэ те бид нар 10% дискаунт өгөх боломжтой ингээ гэд. Бид нар чинь нөгөө энэ юмаа нэг зарим талаараа тодорхой хэлж чаддаггүй эсвэл тодорхой асууж чаддаггүй. Тэгээ нэг ийм vague бизнес эхэлцдэг ч юм уу хамтрал эхэлцдэг. Тэгээ тэр нь юунд хүрэх гээд байна, яах гээд байна гэдэг нь бас ийм тодорхойгүй харагдаад байдаг тийм. Тэгэхээр яг таны хэлж байгаа наад дээр чинь бол айгүй санал нийлж сайхан хүлээж авч байна тийм. За одоо хоёлаа бас нэг жоохон нөгөө таны хувь хүн талаасаа ер нь нөгөө одоо эн чинь ингээ та энтерпренeur болцсон явж штэ тэ. Тэгэхээр чин ажлын дарамт олон үүргийг бас мэдээж давхар гүйцэтгэж байгаа штэ тэ. Маркетинг, борлуулалт энэ болгоныхоо ер нь балансыг яаж хадгалж хийж гин тэ. Би бас нөгөө 4-6 хүний баг гэдэг чинь бол мэдээж танаа дээр тэгэхээр full time маркетинг, full time одоо юу гэдэг борлуулалт гэдэг юм бол байхгүй эсвэл байдаг байх. Тэгэхээр чи ингээ ерэн зүгээр яг бас нэг талаасаа одоо миний хувьд ч гэсэн ер нь бол яг ингээд байгууллагуудад явж байгаа хүмүүсээс асуух дуртай юм. Ер нь яг энэ нөгөө балансаа яаж гой олж ийн хажуугаар нь чинь бас солиорчихгүй тий нэг ингээл даун болчихгүй гэл. Тий. За наачстай ерөнхийдөө маш тулгамдж байгаа асуудал тий хүн болгонд тулгамдж байгаа. Яг би тэд яг миний бодлоор бол тэгдэж штэ хүн болгон өдөр болгоно л энэ дээр ингээд суралцаад явж байдаг. Одоо нэгэнт би ингээ мастер болсон тий ажил амьдралаа баланслаа сурцсан ингээ дууссан гэсэн байдаг бах. Байнгын шинэ одоо бид нар ч өөрсдөө амьдрал маань одоо өөр үе шатандаа гараад тий өөрчлөгдөн. Бизнес нь ч өөр болно. Тэр болгон дээр ажил амьдралын баланс байнгын нэг юм яригдчих байгаа байхгүй. Тэгэхээр тэр нь ингээд одоо байнга өөрийгөө нөө авч явах хэвээр амьдралын хэв маяг болохоос биш нэг удаа балансанд хүрээд дуустдаг нэг тийм юм биш байх гэж бодоод байгаа. Тэгэхээр яг мэдээж өөрийнхөө хувьд бол те одоо ээж би чи 2 охинтой. Нэг нь бол одоо бүр жижигхан 9 сартай нөгөөх нь 6 настай нэгдүгээр ангид орсон. Тийм ингээд 2 охины ээж. За тэгээ хажуугаар нь одоо миний хийж байгаа юм чинь те ерөөхдөө нэлээд entrepreneurial талтай байгаа. Үсэл юм хийж штэ те. Тэгснээ бас нөө академи дээр багшаа хийн те би чи нөө багшлагатаа дуртай юм чинь багшаа хийн. За тэгээд бас нэг юм нь болохоор би Амира гэдэг нэг төрийн бас байгууллага байгуулсан. Бас нэг жоохон нийгэмдээ бас тустай юм ч гэдэг ингээд явж байгаа. Тэгээд манай төрийн бас байгууллага болохоор яг одоо над шиг юм олон улсын зэрэг эзэмшсэн хүмүүсийнхаа дуу хоолойг хүргэх юмсан энэ хүмүүсийн ач холбогдол нь юу юм бэ те тэрийг нийгэмд ойлгуулах юмсан гэсэн одоо юм ижил үзэл бодолтой юм залуучууд олон улсын мэрэгсэн юм санхүүгийн мэрэгчлэнүүд байдаг. Тэгэхээр энэ төрийн бас байгууллага бас аваад явж байгаа. Тэгэхээр мэдээж маш олон ажлыг хийхдээ юм юу шаардлага тулгарч байгаа учраас цагийн менежмент бол айгүй сайн байх хэрэгтэй. Тэгээд яг нэг бид эдэд суусан давуу тал нь юу юм гэхээр одоо яг одоо ECC, ECM гэдэг молоосын зэрэг эзэмшсэн хүмүүсийн давуу тал нь бид хэд ингээд маш богино хугацаанд маш их агуулга, маш их мэдлэгийг сурж эзэмшээд тэ тэрийгэ буцаагаад шалгуулад тэнцээд одоо зэрэгээ авах хүртлээр ингээ хувь хүний хувьд ингээ асар олон скил сууж идэг. Тэгээ хамгийн ихнийх нь одоо тайм менежмент байхгүй. Цагаа зөв зохицуулж чадахгүй бол тэр нэг 3 цагийн written exam дээр тэ тэр олон асуултыг ч юм уу яаж таckle хийж дуусгаж тэ араас нь одоо
пасс болох вэ гэдэг ч одоо ингээд бас менежмент яваад байгаа. За тэгээд дээрэс нь нэг чухал одоо ур чадвар нөө working under pressure гэж байдаг шүү дээ. Ямар нэг юм хэцүү дарамттай нөхцөл байдалд ажиллах, өөрийгөө одоо өдөртөн зохион байгуулах тэр чадвар гэсэн үг. Энэ бол ингээд бас яг энэ олон жил шалгалт өгч унаж босож явах үед ингээд суудаг бас чадвар байхгүй. Тийм. Тэгэхээр одоо энэ одоо олон улсын зэрэгээр сурж байгаа маань зөвхөн одоо мэдлэг биш. Зөвхөн би сайн нэгтлэн болоод олон улсын одоо төвшин төлөөлөл хүргэсэн санхүүгийн мэрэгчлэлтэн болоод дуусахаас гадна professional skills тэр хувь хүний өөрийнх нь менежмент скиллс нь давхар сууж идэг. Тэрүүгээр их үнцэнтэй гэсэн үг. Тий. За тэр маань бол тусалж байгаа. Тий. Тэгээ нөгөө талаас бас би өөр дээр нэг анзаарсан юм нь болохоор хүн ер нь дуртай юм аа хийх хэрэгтэй. Дуртай, үнэхээр дуртай, сонирхолтой, passionтай юм аа хийхэд бол хүн яаж иж байгаад аргыг нь олоод ч юм уу, яаж иж байгаад нэг шантармаар үе тохиолдсон ч гэсэн буцаж босч ирээд ингэх юм хангалттай хүчтэй байд юм байна. Дургүй юм аа маш олон байдлаар ингэж хийвэл хүн бас явахгүй л удаа явахгүй Тэгэхээр ингээд өөрөөгөө сайн ойлгоод алиндаа ер нь би дуртай, аль нь илүү сонирхолтой гэдэг ингээд дотоод нэг юм дуу хоолойгоо ч гэдэг юм уу зарим хүний хувьд одоо амьдралын зорилго дуудлага гэж ярьдаг шүү тэрийгээ бас ингэж сонсож ойлгох нь бас их чухал юм шиг байна. Тэгээд дуртай маа хийж байгаа нөхцөлд бол хүн яаж иж байгаа даргыг нь олно. За цагаа зөв зохицуулна. За өөр менежментийн арга бол өчнөөл байдаг штэ хүмүүс ярьдаг 80-20 зарчим байж гэн тийм. Тэгэл гэртээ орж ирсэн бол ажлынхаа асуудлыг мартаад ингэсч гээл байж гэн тийм. Яг тэгж чадчихна уу? Тэр чинь хувь хүн болгоны хувьд өөр. Тэгээ би бол сүүлдээ тэгж нэг заагалж ингэх гэж ядарч ингэж ингэх ёстой тех ёстой гэж яхаа зүгээр сул тавиад хайчээл гэж утсан. Яг үндэ бол яагаад гэхээр би угаасаа нилээн хүүхдүүдтэй байхдаа бол одоо харцангуй одоо цагтаа байж чаддаг гэж өөр хүмүүс ч өчнөө азж байгаа л тийм ээ. Хараал угаасаа ингээд айгүй гоё ингээ гэртэй бол байна. Тэгэнгүүтээ ажил дээр ирэнгүүтээ бас дуртай юм хийж байгаа учраас ажиллаж гисэн маш дуртай хийн. За тэгээд академийн оюутнуудаас бас их гоё ирч хүч урам зориг аавн тий. Тэгэхээр ингээд ийм гоё урам сэтгэл ханамж гэдэг юм чи хүнийг ингээл явах одоо эрчим хүчний улам өгöd байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол их тусалж байгаа гэж бодож байна. Зөв. Тэгээ балансын хувьд бол байнга суралцсаар л явна да. Тийм. Яг одоо би амар баланслаа сурцсан мастер болсон гэж бол хэлэхгүй. Тийм байнга суралцаал за ангих систем байна, тех систем байна гэл ахаал явж байгаа. Би өөр дээрээ нэг жишээ хэлээд тэгээ танаас нэг асууя. Би одоо бол жишээлбэл бидэд ч одоо ингээд ер нь энтерпренeur болоод 15 жил одоо миний хувьд болж байгаа. Тэгээ миний одоо яг ингээд life hack ер нь юу вэ гэд надаас асуувал яг миний ингээд баг одоо number 1 шууд л ингээд бодохгүй хэлэх юм бол ер нь дуг хийх хэвгүй. Ерөөсөө ингээд таксинд байна уу? Баг ингээд зогсоогоороо байна уу? Эсвэл ингээд нэг газар ингээд суугаад байна уу тий? Би ер нь бол яг ингээд хувь хүнийхээ хувьд яг тодорхой хэмжээнд өдөрт яг ингээд нэг боломжтой цаг нар юмаа тааруулаад эвтэйхэн тэгээ дуг хийх гэдэг чинь ер нь бол бараг ингээ мэдгүй өөрөө би яг цаг тавиад тоолж үзээгүй л. Тэгтээ нэг ингээд бараг 3-6 минутын юм байгаа байхгүй. Заримдаа бүр ингээд одоо бүр энүүхүү хоёрын хооронд хүртэл байхад одоо нэг рефреш болчдөг. Тэгээ би бол энэ чадвар гэдэг чинь одоо тий ямар ч одоо ингээд нэг дуу чимээ юу байсан ч хамаагүй. За би яг дуг хийх ёстой гээл дуг хийгээл тэгэл бүр өдөр бол ингээл одоо яг өглөө босч байгаа юм шиг л ирч хүчтэй, mentally, physically амарчдаг байхгүй. Тэгээ би агуу чадвар байна. Би энэ чадвараа байгаагийнх өдий хүртэл ингээд бас явж гинэ гэж би өөрийгөө бол ингээд мэдэрдэг. Тэгээ яг энийгээ мэдтий. За яг энэ шиг таны яг бүр яг супер лайф хак. Одоо би бол энэ бол би ингээд олон хүнтэй уулзаад ярьж байхад бол зарим нь бол одоо яг үнэндээ өдөр ингээд юм унтах тийм юу бол байдгүй гэдэг. Өө ялангуяа дээр нэлэх хөөгттэй эмэгтэйчүүд шүн чудахгүй шүү дээ. Ер нь бол өдөр байдаг. Тийм өдөр байдаг зарим үед бол тийм. Тэгэхээр яг хаа миний хувьд шууд орж иж байгаа юм бол анхаарал төвлөрөх чадвар сайтай л гэж хэлэх юм байна өөрийгөө. Тийм яг нэг юм бариад өгсөн юмдаа яг бүр аюул сайн төвлөрч фокус хийж чаддаг байхгүй. Тэгээ одоо шалгалт бол яг тэр 3 цагт бол амьдралыг мартын шүү дээ. Яг л тэр хичээлээ агуулга хийж байгаа таскал бодно. Тий одоо өөр одоо
хүн амтаа хажуугаар явж гинүү, тэнд хаалга онгоож гинүү, тэрэнд одоо сатарахгүй гэсэн. Ингээ маш сайн төвлөрч чаддаг. Тэгээ энэ төвлөрөх чадварынхаа ачаар ийм олон таскуудыг богино хугацаанд ингээ чанартай хийх тэ боломжтой болдог байхаа л гэж өөрийгөө боддог шин. Nice. За. За нэг дараагийн хэсэг рүү оръё. За одоо ер нь Finsight Corp-ийн ер нь дараагийн 2 4 6 5 жил ер нь яг шинэ бүтээгдэхүүн үйлчилгээний хувьд юм уу? Ер нь яг та яг ямар одоо орон зайг илүү нөхөн ийм шинэ бүтээгдэхүүн хийн, ийм одоо тодорхой хэмжээнд өөрийнхөө нөгөө бүр хитийн нэг тийм амар алсан юм биш. Гэтэ нэг бодтой ер нь харж байгаа, хийхээр зорж байгаа тэр зүйлүүд юу байна? Түрүүн бас та хэлсэн нөгөө тодорхой хэмжээнд консалтинг дээр ингээ партнерууд гэд ярьсан тий. Тэгэхээр партнерын тоогоо нэмээд ингэх ч гэдэм үү. Тэр ер нь зорилгууд нь юу байна? За хамгийн түрүүнд миний хиймээр байгаа юм бол энэ удирдлагын нэгтлэн бодох бүртгэлийг нэгдүгээрт хүмүүст ойлгуулах тий. За энэ дээр бол ингээд нөө цаанаасаа ажлууд маань сайхан бүтээд олон хүнд мэдлэгээ түгээх боломжтой болоод ингээд явж байгаад бас их баяртай байна. Гэхдээ мэдээж илүү олон захирлууд мэдэж илүү олон мэрэгчлэнүүд сурах тусмаа сайн. Хоёр дахь нь яг энэ удирдлагын тайлан гэдэг чинь яг ямар ач холбогдолтой юм бэ гэдгийг хүмүүс илүү ингээд ойроос хүртээмжтэйгээр аваасаа гэж хүсэж байгаа байхгүй энэ үйлчлэгийг. Тэгэхээр энэн дээр бол надад нэг юм аюул сан IT партнер хэрэгтэй байгаа. Би ч одоо өөрөө IT-ийн хүн бол бас биш. Тэ яг нэгтлэн бод хүртгэл талаасаа за энэ компанид бол жишээлбэл тэ энэ мэдээлэл нь хамгийн чухал хэрэгтэй. Энэ мэдээллийг ингэж харуулаад тэдэн сараар шинжилээд энийг нь оруулаад ч гэдэг юм ингээд удирдлагын тайлангийнх нь одоо бүтэц загварыг би гаргаад өгчөж болж байгаа. Тэнгүүд энийг системчлэх хэрэгтэй байна тийм ээ. Одоо нөө банкныхаа аппликейшн руу ороод гүйлхий хийдэг шиг хүмүүс одоо утсаараа магадгүй удирдлагынхаа дашбордыг харж идэг ч юм уу. Эсвэл ядаж вебсайт руугаа ороод компанийхаа мэдээлэл тайлан юм оруулахад автоматар удирдлагын тайлан гараад ирдэг ч юм уу. Тэгээ ийм гоё юу хиймээр байгаа. Одоо IT-ийн шийдэл гаргаж ирмээр байгаа. Тэгжээж IT-ийн шийдэл яагаад хэрэгтэй нөхөр би нэгдүгээрт олон хүнд энийг хүртэх боломжтой болно тий. Олон хүн удирдлагын тайлангаа шууд одоо автоматар өөрөө програм руу нэвтэрж ороод гарах боломжтой болчихвол их амар байна. Хоёрдугаар бас зардал хэм нэгтлэх байхгүй. Тэгэхээр одоо би жишээлбэл ингээд маш өндөр зөвлөхүүдийг авч ажилуулад те одоо нэг хүн цаг гэж ярьдаг штэ ингээд олон хүн олон цагаар ажилуулад ингэхээр мэдээж үйлчлэгээний үн бол өсөж байгаа. Тэнгүүт яг юм одоо маш сайн IT-ийн шийдэл олоод энэ дээр зардлаа хэмж чадах юм бол удирдлагын тайлан гаргах одоо энэ ажил маань бүр ч илүү хямдхан өртгөөр хүрэх боломжтой. Тэгээд энэ удирдлагын тайлан гарч иж бизнесүүдийн хөгжилд бол одоо ингээ бараг тий машины хөдөлгүүртэй байж аваад пуужингийн хөдөлгүүртэй болж байгаа юм шиг өөрчлөлт гарах учраас энийг ингээ аль болох олон хүн түгээж хиймээр байгаа. Тэгэхээр энэ бол миний хамгийн ойрын бодож байгаа ажил байна да. Тий. Ингээд болцсон уу? Болсон. Тэгээ мэдээж носын юм энтрэ заагаад явна. Компани малгайгаа өмсөдхий. За тэгвэл цөмөрөө одоо уулзъя да. Тий. Тийм цөмөрөө бас яг BTT-ийн хувьд бол мэдээж нөгөө 2012 оноос яг ирэхэд гээд санхүүгийн программыг одоо үүсгэн байгуулж хийсэн. Одоо тэр чинь тэгээд баг 4 дахь 5 дахь одоо хувилбар явж байгаа. За сүүлийн жилүүдэд бол бид нар яг нөгөө гадагшаага бас илүү гарах зорилготойгоор Erxis програма хөгжүүлээд эрхтийгээ бол жоохон хайцсан байжгаад тэгээд яг бид нар чинь саяосыг сүүлийн жил гарангийн хугацаанд Erxis гэдэг програмынхаа 3.0 хувилбар дээр ажиллаад одоо яг тэрэн дээр бид нар яг санхүүгийн бүртгэл хэсгээ ер нь бол зөвгөөд шинжилээд дуусж байгаа. Тэгэхээр BTT-ийн яг төлөвлөгөөгөр бол яг одоо нөгөө жилийн эцэс буюу 26 оны одоо 2 сарын 20 хавьд бол яг хүмүүс шинэ програм руу орох ч юм уу те эсвэл яг нөгөө ихний үлдэгдлээ бэлэн болгоцсон үед нь бидэд бол төлөвлөж байгаа. Тэгэхээр яг танай байгууллагатай бас яг хамтраад ер нь энэ удирдлагын нэгтлэн бодох бүртгэл удирдлагын тайланг өөрсдийнхөө бүтээгдэхүүнд шингээх. За дээр нь нөгөө одоо ч бас химэл оюун ухаангүй юм байхгүй болцсон тий. Тэгэхээр энийг бас холбох тал дээр одоо яг манай байгууллагын зүгээс одоо үсгэн байгуулагч гүйцэтгэх захирал наран за миний бие өшөөс бүтээгдэхүүн одоо үйл ажиллагаа хариуцсан захирлуудтайгаа ингээд уулзаад нэг цөмөрөө сайхан яаж хамтарч ажиллаж болохоор байна. За тэр цагийг авах тэр зохион байгуулалтыг бас хийя. Тэр одоо даалгаврыг хариуцъя тий. Окей. За одоо бизнесээ томруулъя.
Малгайгаа өмсөд. Эрксис багийнхандаа баярлалаа. Энэ бол одоо ерөөсөн миний яг хамгийн тулгамдаад байгаа асуудал байхгүй. Тэгээд IT-гийн маш зөв шийдэл олж энийг нэвтрүүлж олон хүнд хүрэх тусмаа сайн. Тэгээ манайх угаасаа танаа эрхэд програмыг ашигладаг байхгүй. Оо вау. Тэгээ эрхэд програмыг чи ингээд санхүүгийн бүртгэл талаас нь ашиглаад ингээд өчнөө олон комент бичсэн байгаа. Тэ одоо энийг ингээд сайжруулбал зүгээр байна. Энэ дээр ийм мэдээлэл бэлтгүүл зүгээр байна гэсэн одоо нөө user experience надад угаасаа байгаа байхгүй. Тийм учраас одоо хамтраад ажиллая гэхэд уусаа ерөн дотроо бодож исэн юм да. Тэгээд ингээд тохироо сайхан бодож исэн юм чи ингээд бүтчихээл шүү дээ. Бүтэж байгаадаас их баяртай байна. Баярлалаа. За хоёлаа чи өнөөдөр ямар олон гэрийн даалгаар хийх болчоо. Харин тийм. За ямар ч гэсэн бизнесээ томруулъягийн яг эхний 15 20 аль нь ер нь туршилгаар зөв байна. 15 захирлыг сонгож 15 захирлыг яг сонгоод яг тест. За би өөрөө ямар ч гэсэн эхний төлбөрөө төлөөд яг сургалтандаа суунаа. Тэгээ яг энэ юугээ 15 захирлын эхний ангийг 10% дискаунттайгаар цөмөрөө хийхээр болсон. За хоёрдугаарт яг цэвэр Erxis баг дээрээ одоо бүтээгдэхүүн дээр одоо удирдлагын тайлан энэ бидэд бол яг ер нь үндсэн нөгөө санхүү бүртгэлээ болгочоод энэ удаад бол санхүүгийн шинжилгээ тал дээр нэлээд анхаарад тэрнийхээ бас бүтээгдэхүүн хөгжүүлэлт юм гаргаад сайжруулсан байсан. Одоо энэ дээр нэмэх нь илүү бас удирдлагын тайлан тал руугаа явах нэ. За тэр уулзалтаа хийхээр боллоо. За сайхан хувьсгалын тохироо бүрдэж байна. Тийм шууд маш үр дүнтэй efficient подкаст болж байна те. Шууд ингээд ажлууд яриад явчихдаг. Энэтэй холбоод ихчээгээд. Окей. За одоо тэгэхээр за бас нэг ер нь бол хоёлаа яриагаа базъя. Бас баггүй сайхан ярианууд өнгөрлөө. Бөөн ажил хэрэг ундарлаа. Одоо надад бас нэг асуумаар байгаа түрүүний нөгөө баланстай холбоосоо ер нь энэ асуулт бас надтай нэлээд холбоотой. Би өөрөө яг нөгөө алдаа гаргах гэдэг зүйлээс хүн их айдаг шүү дээ. Гэсэн чинь би ер нь ингээд алдаа гаргах гэдэг нь миний ингээ баг ус агаар юм шиг ер нь бол болцсон. Одоо би ч бүр таны хобби юу гэхээр баг алдаа гаргах гэж хэлэх нь холгүй хэмжээний алдаа гаргаж иж өдөөний ингээд тодорхой хэмжээнд алдаа оноо амжилт юу гэдэг яасан гэж боддог. Тэгэхээр таны үед ер нь энэ алдаа гэж ер нь юу вэ те? Алдаа гаргахаас айдгүй алдаанаас ер нь яаж суралцдаг вэ? Ер нь хоёр бас нэг чухал юм нь таны ер нь яг ийм хамгийн үн цэнтэй алдаа ер нь юу вэ? Би бол энэ ер нь алдаанд амар хоббитай. Тэр утгаараа асууж байгаа шүү тийм. Ойлголоо. За айгүй нарийн гүн хувтаа агуулгатай асуулт бол явчлаа тий. За би болохоор яг алдаанаас бол мэдээж хүн их дуртай шууд алдыг гэж бол боддгоо л бах тий. Тэгэхээр аль болох мэдээж тэгж бол боддгоо. Би анхандаа бол тэгж боддгоо шүү. Бидний нөгөө нэг мэрэгжлийн онцлогоос бас хамаарат тий. Нэгтлэн бодох хэрэг чинь бас их нарийн мэрэгжил учраас тий одоо нэг орон алдахад л тий асар их хэмжээний хохирол учрах юм агуулгатай байдаг учраас айгүй тийм болгоомжтой байх хэрэгтэй. Тэгэхээр мэрэгжлийн хувьд бол мэдээж алдаа гаргахаас бол аль болох сэргийлж тий энэ талаараа одоо суралцаж ингэж явдаг. Тэгтээ яг нөө хувь хүний төвшөнд одоо өөр салбар дээр ч гэсэн хамаахгүй. Ер нь хүн алдсан бол алдаагаа хүлээн зөвшөөрнө гэдэг л аягүй чухал юм л тий. Би ингээд үнэхээр алдсан юм аа. Энэ дээр ингэсэн байх шүү. Уучлаарай. Одоо би цаашид ингэя гэдэг нэг ийм энэ бол жинхэнэ soft skill байх л та. Тий. Асуудалтайгаа нүүр тулаад яг үнэнчээр ингээд хийлэхтэй энэ одоо чадвар бол аягүй чухал. Ялангуяа бидний консалтинг бизнес төр ч гэсэн бидэд бол нэг тийм төгс төгөлдөр хүмүүс биш байхгүй юу? Тийм ээ. Маш олон мэдээж мэдлэг чадвартай, эксперт ур чадвартай хүмүүсийг авчраад танд байж болох хамгийн одоо өөртөөхөө хэмжээнд бест хувилбараа санал болгож байгаа. Гэхдээ тэр бол одоо 100% төгс одоо шийдэл гэсэн үг бол биш тий. Зарим нэг одоо процесс дээр алдаа гарч болохыг үгүйсэхгүй. Тэгэхээр энэ дээр нь тухай үед нь харилцагч нартаа хэлээд за энэ дээр манайхаас ийм алдаа гаргасан байна. Одоо энийг ингэж засаж ажиллая. Цаашд ингэж хийгээл ингээ араас нь арга хэмжээ авах нэг чухал. Алдаа л өнгөрчүүл тэр чинь ямар ч хэрэггүй. Алдаад арга хэмжээ аваад засаж сайжруулаад явбал одоо тэр алдаа чинь үнцэнтэй болж байгаа байхгүй юу? Тэ? Тэгээд дээрэс нь хамгийн үнцэнтэй алдаа гэж асуулаа. Тэгээ энэ дээр яг жоохон personal талдаа зөвөр нэг юм шууд ороод ирж лээ л да. Тэр нь бол ингээд
хүн ер нь өөрийнхөө үн цэнийг мэдэхгүй байх бол аюу томалтай юм бэлээ гэж одоо ойлгосон гэх юм уу? Тийм одоо нөө би чинь миний хувьд бас нэг онцлог бас байна л да тийм ингээд залуу тийм эмэгтэй хүн тийм ингээд нөө өөрийнхоороо нэг бас миний хийж байгаа бизнес ч бас харцангуй шинэ төрлийн бизнестэй орох бах тийм ээ. Зөвлөх үйлчилгээний ингээ олон юмыг нэг дор ингээ суглуулад нэг араа олгож хөдлөх гээд байгаа концептүүд бол бас Монголда бол тий шинэлэгдээ орох бах гэж боддөө шүү дээ тий. Тэгээд ингэхлээр нөө юу гэдэг хитрхийн ингээд өөрийнхөө үн цэнийг хүн ойлгохгүй байх тий одоо жишээлбэл одоо CMA, SSA гэдэг зүйлийг нарийн учир нь ойлгоогүй ч юм уу хүнээс шүүмжлэл сонсоод тэрэндээ хямрах ч юм уу надад бол хэрэггүй юм байна гэдгийг бол бүр сүлд ойлгосон. Гэхдээ тэрийг бол нөгөө нэг амьдралын туршлага зааж өгч байгаа шүү дээ тий шууд ингээ хүн гэд ойлгохгүй нэг хит хитэг үйл явдал дээр ингээ би үнэхээр зөвлөх үйлчилгээгээ өгөхгүй ч юм уу тий танаа дээр ийм нь хэрэгтэй энэ нь хэрэггүй гэд ингээ явахаар захирлууд ч юм уу хүмүүсийг хүлээж авах байдал янз бүр тий. Тэгэнгүүт магадгүй нөө компаниг ч юм уу тухайн хүнийг бэлэн биш байхад нь би хичнээн үн цэнтэй мэдлэг өгөөд хэрэг байхгүй. Тэрэн дээр би өөрийнхөө үн цэнийг бас жоо алдагдуулж байгаа байхгүй яг үнэндээ. Тэгэхээр ингэж одоо үн цэнийг алдагдуулсан шийдвэр бас хийж болохгүй юм байна. Тэгээд дээрэс нь ер нь хувь хүнийхээ хувьд ч гэсэндээ бас алдаа навчноо хүн болгонд бол байж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө өөрийнхөө одоо үн цэнээс одоо үгүй харшилсан тийм шийдвэрийг л гарахгүй л байх хэрэгтэй юм бэл. Одоо тухайдаа хэцүү байж болно, тий ингээ хэцүү санагдаж болно. Тэгтэл юу нь яг надад зөв юм, юундаа би дуртай юм, би хаашаа явах гээд байгаа гэдгийг барьсан шийдвэр гаргаад байвал арай гайгүй юм болов. Тэгэхгүй байхаар л алдчихад идэв шүү байлаа шүү дээ. Тэгэж бодсон. Тий. Зөв. Тэр бас айгүй гоё юу шүү. Саяхан бас яг бид нэг төрийн байгууллага дээр очиод уулзсан. Тийм тэгээ ер нь бол яг бүр таныг яг сая хэлж байхад би бол яг шууд даргийнхын нүрэн дээр бухимдлаа илэрхийлэл гарсан. Ерөнхийдөө бол бас яг одоо юу гэдэм бид хэд ч гэсэн бас маш их эфорт гаргаад ойлгуулах гад нилээ ингээ одоо хөдөлмөрлөөд явсан чинь өөдөөс ер нь бол өстой үн цэнийг уландаа гიშгсэн үйлдэл гаргасан. Би одоо энэ удаад айгүй бас соёлтой зан гаргаад нэр ус байгууллагын хэлхээ болчих. Ер нь бол ч одоо шулуухан уралж байгаа хэлээ тэгээд явчихдээ. Гэхдээ тэгээд айгүй хичээчи энэ удаа зочноо хөндлөөд. Гэхдээ яг таны нөгөө хэлж байгаа юм бол яг үнэхээр бууж байна. Үнэн шүү. Яг нөгөө зөвлөх үйлчилгээ гэдэг чинь бид хэд ч гэсэн бас айгүй их зөвлөдөн штэ. Одоо IT гэхээр бас яг ингээд нөгөө байгаа юмыг мэдээж өгөх, тэ эрхэтгээд санхүүгийн програм байна. За энэ жилийн төлбөр нь иймээ гэд өгөх нэг ондоо. Нөгөө талаасаа бид хэд чинь бас айгүй их хийдэг юм нь яаж нөгөө тухайн байгууллагын цахим шилжилт яг үнэ зөв хийх вэ? Тэ тэр хэд маань үнэхээр билээ юм уу? Тэгээд IT гэхээр чинь айгүй олон төвшөнд хүмүүс ойлгоно. За одоо ч бас ууг нь дээрдэл байна. Гэхдээ анх бол ингээд одоо веб хийдэг. Бид нар ч одоо ингээд бас анх ер нь бол төлбөр мөнгө олохдоо ингээд веб хийгээл гар утасны аппликейшн хийгээл байгууллагуудад зориулсан ийм гээл явангууд веб хийдэг. За наа чин одоо IT парк дээр 500 мянгаар хийдэг. Бидтэй 5 саяар хийдэг үсттэй ч гэдэм үү. Би энэ дараа өөр юм хийх гээд ингээд ихээр наа чин ийм тийм гээл. Тэгэхээр яг таны зөвлөх үйлчилгээний салбарт бас одоо үнгүүдүүлэх ажил их одоо юм гараад байгаа байхгүй. Тийм. Одоо таны нөө хийж байгаа ажлыг мэдгүй хэрнээ. Одоо тий зүгээр нэг юу гэдэг амархан л юм байдаг, тийм л юм байдаг. Эсвэл нөө ойлгохгүй хэрнээ ингээд баг ингээд зүгээр. Яа бол юм шүү гэдэг. Тий, нөө үнгүү зүгээр ингээд юм сонсож авах ч гэдэг юм уу тий. Одоо энэ чинь тустай уг нь ажил шүү дээ. Тэгэхээр тэр зөвлөх үйлчилгээг үнэлж чадахгүй байгаа учраас зөвлөх үйлчилгээний бизнес хөгжөхөд бас нэлээд хэцүү зах зээл рүү орж байгаа байхгүй. Тий, тэгээ яа бодэр ч гэсэн яг мэдээж би бол нэгтлэн бодогч хүн. Тэгээ олон улсын зэрэг эзэмшээд заагаад ингээд улам хөгжөөд яваад байгаа. Мэдээж яг үндсэн бакалаврын суурь мэргэжил маань нэгтлэн бодогч. Энэ ч уг нь гоё мэргэжил байхгүй. Тэгээ одоо яагаад ч нэг санаа ингээд Японарын бас жоохон юм reputation баг зэргийн нэг унтсан юм шиг байгаа юм бас. Нэг бол одоо нэг юм одоо аштаач гэдэг юм уу те нэг бол одоо юу гэдэг чи нэг юм хийгээд тайлаа хийгээд нэг юм хасаал ингээд суугаад идэх хүн гэдэг нэг жоохон сөрөгдөө ойлголттой. Яг үнэндээ бол нэгтлэн мадах бүртгэл гэдэг чи одоо те нөө би чи захирлуудтай ойлголол байнга ярьж штэ те бизнесийн одоо хэл шүү дээ нэгтлэн мадах бүртгэл чи тийм ээ.
өдөр болгон гарч байгаа гүйлгийн болгоныг бизнесийн хил рүү хөрвүүлж тэр хүмүүс чинь бүртгэж тайлагнаж явж шүү дээ тий. Тэгэхээр энэ бол маш чухал ажил. Тэгэхээр энийг одоо манайхан ойлгохгүй үнгүүдүүлэх юм олоо айгүйх гарч байгаа зөвлөх үйлчлэгэн дээр бол. Тэгээ нэгтлэнгууд нь ч гэсэн заримдаа ойлгохгүй. Одоо тэ удирдлага нэгтлэн гэхээр чи яа дээ даргын нэгтлэн гэсэн үг юм уу гэж асууж ирсэн тохиолдол ч бас байгаа. Тэгэхээр даргын нэгтлэн гэдэг чинь тийм үг шүү те. Тийм тэгэхээр гих мэдчлэн ингээд нөө хүмүүстэй би айл болох мэдлэг өгжтэй нөө public education гэж ярьдаг штэ. Ийм очтой юм байд юм аа ангих система гэдэг энэ мэдлэг мэдээллийг түгээх нь л аюул чухал байгаа. Учираас эхний ээлжинд бол энэ ажлуудаа би хамгийн priority болгож одоо нэгт тавьж хийгээд байгаа гэсэн үг. Тийм. Тэгээд түрүүний бас нөө таны нөө олон улсын төвшөнд бас нөө гарах гад гэдээ ярьжсэн шүү дээ. Нөө Erxis 3.0-ыг хөгжүүлээд гэдэг. Тэрэн дээр бол бас хувь хүний зүгээс бол би их баяртай гоё одоо санагдчихэж байна. Тэгээ би болохоор ингэж боддог байхгүй манай монголчууд ч бас салбартаа л да ерөнхийдөө бас нэлээд оюуны уг нь бол те IQ өндөртэй тэ хүмүүс байдаг шүү дээ тийм үү. Одоо ялангуяа нөө бид хэд ч нөө гадаадд сураад ингээ харах алаар те манай монголчууд ч ингээл хичээлээ хийхгүй явж ирснаа баг өмнөх өдөр нь бэлснээ шалгалтаа өгөө тэнцчдэг ч байт юм уу те. Ингээ хажууд нэг өөр улсын хөвгтөд заримдаа ингээл нүдэд байгаа хэрнээл чаддгүй ч байт юм уу. Ингээ нэг жоохон уг нь ялгаа харагддаг байхгүй. Тэгэхээр тэр нэг юм хэлээд байна шүү дээ. Бид хэд нэг юм оюуны юм сурах мэдэх юм уг нь хүчин чадал их байна. Тэгээд манай Монгол бас өчнөө мундаг боловсралтай хүмүүс дэлхийд даяар те маш гоё газруудаар ажиллаж байгаа хүмүүс байгаа штэ. Тэгэхээр ингээд ийм мэдлэгээр дамжуулж олон улсад гарах боломж бидэд угаасаа байх юм байна гэж би хараад. Тэгээд Finsight-аар ч гэсэн бидэд бас тийм хийгээд байгаа байхгүй. Яг олон улсын хэмжээнд одоо мэрэгшсэн мэдлэгтэй боловсралтай те ийм залуучууд одоо нэгдээд ингээ ажиллаж байгаа гэсэн. Америкаар ч гэсэн муу адилхан. Тэгэхээр бид нэр дотооддоо нэх одоо өрсөлдөөл хоорондоо нэг юм хувааж идэх гэд хэрэлдэт байх нь чухал биш. Олон улсыг зах зээлээ гэж хараад хамтраад гадагшаа том зах зээл дээрээс мөнгө олох, том зах зээл дээрээс юм суралцах те тэр чиглэл рүүгээ бол явмаар байгаа юм. Тэгэхээр таны бас хийж байгаа анууд бол надад их гоё санагдчихэж байна. Тэгээд хоёулаа аль хэдийн хамтран ингээ ярьсан учраас зөндөө сайхан юм дээрээс хамтрнаа гэж найдаж байна. Тэгээ. За би одоо яг юу яа. Ер нь сүүлийнхаа асуултыг гоё бас залуучуудад зориулъя гэж бодлоо. Тэгээ ер нь залуучуудад яг эсвэл энэ нэгтлэн бодох бүртгэлээр сурж байгаа оюутан залуучуудад эсвэл одоо ер нь карьераа эхлэх гэж байгаа мэрэгжилтнүүдэд ер нь юу зөвлөмөр байна? Яг энэ одоо санхүүгийн удирдлага, нэгтлэн бодох бүртгэл, одоо энэ менежмент удирдлагын одоо нэгтлэн бодох бүртгэл гэдэг чинь ер нь яг энэнд ингээд яагаад дурлах хэвээр юм те? Яагаад энэ ер нь гоё байх вэ гэдэг талаараа. За баярлалаа. Тийм би ч одоо нөгөө нэг актем дээр угаасаа л нөгөө тий олон хүмүүс сургаал ингээ явдаг учраас бас ингээд нэг бодлын ингээд миний нэг бас онцлог баг шиг байна. Тий хүн болгонд entrepreneurship style өөр үүдэг гэж ярьдаг шүү дээ. Миний хол нэг тийм нэг жоохон inspiration нөгөх гэдэг ч юм уу тий нэг юм дуртай юмар нь хүнийг ингэж гоё одоо мотивейт хийх энэ төр гэдэг талаараа илүү явдаг байхгүй. Тэгээ дээрэс нь нэг үлгэрлэж үзүүлэх тий. Зөвөр нэг номлоод байхаас илүү үлгэрлээд хамт хийгээд хамт сураад явах гэдэг стилээр ерөөхдөө би ажилдаг. Тэгэнгүүт залуу хүмүүст одоо дөнгөж мэрэгчлээ сонгож байгаа хүүхдүүдэд би юу гэж зөвлөх вэ гэхээр эхлэж байгаа бол ер нь анханасаа л яг дэлхийн түвшний тий олон улсын хэмжээний л мэрэгчлийг эзэмшиж тэ угаасаа бид хэд ч нөө мэдээж дотооддоо сайн боловсрол эзэмшээ сурж байгаа ажил хийн за тэгээд үргэлжлээд бүр олон одоо магистр докторгээ явж болно. Гэхдээ олон улсын яг мэрэгчлэрээ жишээлбэл маш сайн нэгтлэн болгож байгаа бол таны хамгийн дээд одоо хурж болох тэр олон улсын зэрэг бол энэ одоо international certification л байхгүй да. Тэгэхээр тэрэн лөө ингээд хэдэн жилийн араас явж ирсний оронд бакалавртаа сурч эхлэхээсээ шууд эхлэх боломжтой байхгүй. Тэр бол одоо манай Монголд аль хэдийн боломжтой шүү дээ. Би санхүү эдийн засгийн сургууль тийм хөтөлбөрөөр сураад явж ин тэ 2008 онд манай санхүү эдийн засгийн сургууль чинь анх ECC хөтөлбөрийг англиас одоо оруулж ирээ зааж байгаа. Маш олон ECC мемберүүд байгаа шүү дээ. Тийм. За тэгээд одоо манай ECC хөтөлбөрийг бас нэвтрүүлсэн Баярмаа багш нь бас сүүлд GAPE гэдэг өөр ингэсэн бас тий ECC-ийн сургалт явуулдаг бас юм академи институттай тэрүүгээрээ бас сургалтаа явуулж байгаа. За тэгээ би болохоор Finsight Academy бол 2022 оноос хойш те илүү нөө менежмент аккаунтинг гэдэг юм хөгжүүлэх гээд CMA гэдэг зэрэгээ заагаад явж гин гэдэг ч юм. Ингээд биднэрт бол одоо дотоодоос олон улсын зэргийг аль хэдийн олгоод эхэлсэн юм туршлага нь бол байгаа. Тийм учраас хүүхдүүд нөө сонголтоо хийхдээ нэг мэсэн олон улсын сертификашнтэй хамт сурч байгаа.
те. Тэгэхээр маш их цаг хэмнэж байгаа. Тийм одоо түрүүн би хэлсэн шүү дээ. Бакалавра төгсөөд, магистраа төгсөөд, дээрэс нь олон улсын зэрэгтэй төгснө гэдэг бол те 5-6 жилийн дотор 3 одоо мэргэжлийн том зэргүүдийг аваад дуусчихна гэсэн. Тэгэхээр та хөдөлмөрийн зах зээл дээр шууд одоо нөгөө те хаана л бол хаанаас ингээд сонголтоо хийгээд маш гоё газруудад ажиллаад туршлага хураагаад явах юм боломжтой төгсөх байхгүй. Тийм байна. Тийм гэхдээ сонсоход эн чинь гоё боловч бас чангалтай мэдээж маш чанга. Тийм одоо нөгөө амжилттай шалгалтаа дуусгаа зэрэгээ эзэмшээд те тэр бүгдийг дуусгах гэдэг бол асар хэцүү. Тэгвэл нэгэнт нөө зорилго нь тодорхой тий өөрөө хүн шийдсэн бол бас ард нь гарна л да. Тэгээ гарсны араас бол дэлхийн түвшинд та карьераа төлөвлөх боломжтой тий. Одоо таны labor одоо юу гэдэг юм хөдөлмөрийн зах зээл бол ингээд дэлхийн тавцанд байгаа шүү гэдэг л ийм том даваа тал байгаа юм. Зөв. Тэгээ Монголдо бид хэд чинь юмаа мэдгүй учраас те одоо манайхан ч одоо хүртэл асуун штэ CMA гэж үү, удирдлагын бүртгэл гэж үү ингээл одоо би чинь тэрийг ярьсаар л яваа. Тэрнээс ш одоо би энэ жил бол жишээлбэл манайха IMA-ийн Америк зохион байгуулалтын олон улсын хуралд анх удаа Монголоос төлөвлөө явсан. Бас нэг 2-3 жил те хүмүүсээс сургаад техникийн мембрүүд энтрээ төрүүлчихэд би бас нэг хийсэн юмтай очмоор байгаа шүү дээ. Тэгээд очиод хуралдаа ороход бол маш гоё одоо хүлээж авч байгаа байхгүй те. Манай IMA network CMA мембрүүд чинь Монголд хүртэл байгаа юм ба штэ гэдэг зарим нь баг гайхаад те. Ерөнхийлөгч чинь ингээд өөрөө хүлээж авч уулзаад ингээд айгүй гоё одоо нөө миний одоо хийж байгаа ажлыг те айгүй гоё recognize хийж хүлээн зөвшөөрч авч байгаа. Тийм тэгэхээр дэлхийн түвшинд ингэж ажиллаж амьдрах нь биднэрт боломжтой байгаа байхгүй тий. Тэгэхээр анханасаа тэгэж одоо томоор одоо юу гэдэг карьераа төлөвлөж бодож тий зориороо л гэж зүйлээ да. Тийм. Наач одоо бүр яг надад бас айгүй гоё сонсогдож байна. Яагаад вэ гэхээр одоо жишээлбэл Эрксэсийн хувьд бид нар чинь ингээд яг үүндээ одоо 2011 оноос хойш 10 онд үүсгэн байгуулагдчихад 11 оноос хойш ярьсан зүйл бол хэрвээ бид хэд ингээ IT-ийн компанилын бол захиурын үндийг зориё. Тэнд бид нэр одоо юу гэдгийг хөрөнгө оруулалт татаад байд юм уу те бүтээгдэхүүн үйлчилгээгээ гаргаж чадах юм бол яг ингээд Монгол инженерийн ур ухаан чадвар хаана яваагаа ингээд мэдэрнэ гэдэг одоо зүйл ярьж явсан. Тэгээд яг мэдээж баггүй хугацаа өнгөрсөн зөндөл одоо саа дотгоор олон зүйлүүдийг ингээл туулаад явж байгаа. Гэхдээ сүүлийн одоо би чинь 24 онд стартап чаленж гэдэг тэмцээнүүд дээр ороод тэгээ ингээд стартапуудаас тодорхой хэмжээнд шүүгээд зөвлөөд ингээд явсан чинь нэг зүйл надад маш их таалагдаагүй. Сүүлийн үед Казахстан гэж ярьдаг болсон байна. Стартапууд маань Казахстаны зах зээлд гарна, Төв Азийн зах зээлд гарна. Тийм байхгүй гэдгийг би айгүй хэлж байгаа. Тийм яагаад вэ гэхээр тэртэргүй одоо юу гэдэг том зорж ийж яг зөв газараа хүлэн зөвшөөрөгдөж бүтээгдэхүүн үйлчилгээ нь өөрөө одоо юу гэдэг Америкийг зориул дараа нь магадгүй Канада, Европ, Япон, Солонгос тэгээд Централ Азия аахгүй. Тэрнээс биш одоо тийм тэгээд яг тэрнтэй бас айгүй нөгөө тодорхой хэмжээнд холбогдоод яаж яагаад би бас сэтгэл хөдлөөд байгаа. За би бас нөгөө танд нэг урилга нөгөө гардуулж өгөх хэвээр ингээд өгч байгаа шүү. За тэр нь юу гэхээр 11 сарынхаа 22-нд та одоо нөгөө үндсэн илтгэгч болох одоо ихээ авж шүү. За баярлалаа. Энэ ч одоо нөгөө бид хэд чинь бас давхар нөгөө 11 сарын 22-ныхаа арга хэмжээг одоо нөгөө таниулах спикерүүдэд хайх процесс яваад байна шүү дээ. Тэгэхээр миний хувьд ч одоо ингээд спикерээ олно, партнераа таньж мэдүүлнэ, эрхстэйгээ уяна. Ерөөсөө айгүй олон малгай өмсөд байгаа байх. Гэхдээ одооноос юу гэдэг удирдлагын юу нөгөө түрүүндээс шеэрж ирчээ тий. Удирдлагын тайлан, удирдлагын дашборд, удирдлагын бүртгэл тий энэ одоо ойлголтуудыг өгөх одоо яг тэнд цуглах 1000 гаруй одоо бизнес эрхлэгч захирлууд одоо албан агч те юу гэдэг энэ бүх хүмүүст одоо зориулж өөрийнхөө бэлтгэлээ одоо презентацийн бэлтгэлээ хийгэрээ гэдээ одоо өөрийнхөө бас гардуулж өглөө шүү тий. За ойлголоо. Одоо бэлдээд эхлэё. Тий одооноос ингэж бэлдээд эхлээрээ тий тэгээд ямар ч байсан бас одоо бизнесээ томруулъя
community-тэйгээ нэгдээд ингээд стратегийн партнер болоод ажиллахаар болж байгаад одоо маш их одоо баяртай байна. За тэгээд подкастаа үүгээр дуусгая да. За баярлалаа. За манай тийм бизнесийн томруулын community маань ч гэсэн маш гоё алсын хараатай. Тэгээ ийм одоо гоё хамтралыг үүсгэж хамтдаа хөгжихтэй ийм гоё алсын хараатай гоё бизнесүүд нэгдэж байгаа учраас тийм манай Finsight-ийн зүгээс ч гэсэн өөртөөгаа хийж байгаа нэвтрүүлж байгаа бүх зүйлээрээ одоо хамтарч ажиллахтаа таатай байх болно. Тийм тэгээд манайхаа одоо нэгдүгээрт нөгөө дотооддоо сайхан өөртөө үнэлдэг тийм Монгол бизнесүүдэд дэмждэг өөртөөхөө үн цэнийг мэддэг байхасаа гадна дэлхийн зах зээл рүү тийм нөгөө санхүүгээ төлөвлөдөг бизнесийн хөгжлөө дэлхийн зах зээл гэж харж төлөвлөдөг одоо байх тийм энэ одоо бизнес томорно гэсэн үг шүү дээ мэдээж тийм тэр томрох энэ процессд нь тийм ингэж гоё өвчин зүтгэх гэж байгаадаа бас их баяртай байна тийм нөгөө дэлхийн зах зээл дээр гарна гэж хүн болгон л яриад байгаа тэгээд яг мэдээж эхлээд өөрөө үнэлэх бид нар өөрсдөө яах ёстой гэдгийг мэдэх нь бол чухал дэлхийн түвшний боловсрол эзэмших дэлхийн түвшний одоо хэмжээнд бизнесийн соёлыг авч явах бол мэдээж хэрэгтэй. Тийм. Гэхдээ одоо нэг юу нь мэддэхгүй л сүүлийн үедтэй нэг жоохон нэг эмзэглэл төрөхөдтэй нэг юу одоо шинээр хийж байгаа юм болгоно бол дэлхийд гарах, дэлхийд танигдна гэл одоо нэг заавал нэг өөр хүн recognize хийж тэр хүн нэг хүн юм шиг ойлгомжтой төрүүлэх гээд одоо ингэж байгаа нь бас жоохон эмзэглэмээр байгаа. Тэнгүүд юугаа дэлхийн түвшинд одоо бид төлөвлөх юм юугаа дотооддоо өөрөөсөө хүнснийг ойлгож нэг дэмжихийн хамтрахын гэдгийг л ингээ бас гоё ялгаж ойлгосоо гэж бас хүсэж байгаа. Тэгээ энэ дээр манай бизнесээ томруулъя бол ингээ маш гоё түлхэц болоод байгаа ирж байгаа гэж би бодож байна. Тийм тэгээд маш их баярлалаа. Окей. За баярлалаа. За